За сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. За өнөөдөр Skate podcast-ийн манай ээлжид дугаараар олон улсын хэмжээний мастер мото спортын одоо дэлхийн цуврал тэмцээний одоо авраг Монголын хамт хамгийн анхны хүн гэж байгаа шүү дээ. Манай студид төрөлцөн ирсэн бид бүхний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. Өөрсөндөө баярлалаа. Одоо сүүлийн хэд хоног бол Провдоржийн мөрөн гэдэг хүн бол одоо Facebook ертөнцтэй хүн болгоны Монгол хүн болгоны бас бахархал болоод яригдчихээн. Тэгээд яалтчгүй бас өөрөө чинь нөгөө дараа дараагийн тэмцээнд явахаас өмнө амжиж бас ураад гинтийн урилга өгөөд тэгээд бид бүхний урилгыг ингээд гинтийн урилгыг цаг зав зарцуулаад төрөлцөн ирсэн учраас өнөөдөр бас илэн далангүй нүүнүүг ярилцъя гэж бодоод бас асуултуудаа бэлтлээ. Тэгээд за Монголдо саяхан Аргентин улсад болсон дэлхийн аваргын мотоспортын тэмцээнд Монголдо ирлээ. Би тэг ингэж сонссон. Таныг одоо бэртэлтэй гимтэлтэй үедээ яваад саяны тэмцээнд бас ингээд 6 гараа дараалаад төрүүлээд нийлбэр оноогоор одоо төрүүлээд ирсэн гэж ойлгосон. Одоо ер нь бэртэл нь ямар шатанда байгаа вэ? Бэртэл сая өчтөр очиж үзүүлсэн. Манай сан медикл гэдэг эмнэлэг үед би тухайн эмнэлгээс уралддаг. Тэгээд хяналтанд орохгүй байж байгаад уралдаад яваад гэсэн. Ерөөдөө уралдахынхаа өмнө бас яг тийм 100% шийдэггүй. За уралдах уу байх уу яах уу ямар ч үгүй юм байна. Тэгээд тиктэй авах уу байх уу гэж баг 2 хоногийн өмнө шийдэж явсан. Тэгээд ирээ үзүүлсэн чинь тэгж салж мөрөөсөн хугарсан юм байхгүй нь болтнууд нь байгаа хэвэндээ яг 7 болт хэвэндээ байна гэд. Тэгээд идгсэн юм бол байхгүй гэсэн. Ерөөсөө яг нөгөө зайтай тэр чигээр 7 болт гэхээр ш одоо техникээр эсэлтэл бид нар болт байдаг гэж ярьдаг болохоор таны вид дотор одоо болт өгсөн. 7 болт хаана? Мөрөндөө байгаа юм. Энд дээр нэг зөө. Энд тоноглуулсан тэгэл. Бариул ингэ мэдэгдэж байгаа төмөрн. Та яг одоо байр түрээслэгээр хайж байгаа бол надад тань тавих нэг гой санал байна. Бидэнтэй хамтран ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани BGM Asset Management түрээсийн орон сууцны стандартыг шинэ төвшөнд гаргаж байна. Аавал дүүргийн ийм артыг та бүхэн мэдэн дээ. Тэгвэл яг баруун талд нь байрлах бизнес зэрэглэлийн Alpha Zone хотгонд 2-4 өрөөний сонголттой цоо шинэ байрнууд түрээслүүлж байна. Хамгийн гоё нь халбас сэрэнээс эхлээд тогоо шанаг гээд авахын бүх хэрэгсэл бэлэн бүрэн тавилгатай. Та зүгээр л чемдаанаа аваад ирэхэд нүүж ороход бэлэн гэсэн. Амьдрах орчиндөө бодит өөрчлөлт хийхийг хүсэж байвал BGM Real Estate Facebook хуудасаар зочлон илүү дэлгэнгүй мэдээлэл аваарай. Таны дараагийн хаяг Alpha Zone. Яг одоо ийм бэрхтэлтэй хүн тэр дэлхийн аваргын одоо finish line та ингээд бүх гараагаа дуусгачаад алтан медаль аваад зогсож явах хэрнээ Монголын хамгийн анхны хүн болчлоо гэдэг мэдрэмж нь ямар байдаг юм бэ? Яг тийм анхны гэж юусэн боддоггүй. Тэгэл яг нөгөө манай news сайтнууд чинь тийм сүртэй штэ. Тэгэл яг анхны гэл битцээ яг анхныхаа удаа бол яг анхных л баг. Тэгтээ тийм амар сүртэйтэй гэж зэвэрхэхээр тийм болд биш ээ. Тийм амар сэтгэл зүйн үед баярлал үйлмэл барьсан бол байхгүй. Угаасаа ер нь зорилго маань төрүүлэл гэдэг зорилготой явсан. Тэгээд зорилгоо биелүүлж байгаа мэдрэмж л гоё. Тэгээд би хамгийн гол нь дуртай юм хийж байгаа. Тэгээд тэр чинь хэн болгоны хүсэд яваад байхаар тийм замч биш, уралдаанч биш. Тэгээд хөндийн үед бол маш хүнд. Тэгээд яг тэр уралдааны ард гарах тэр мэдрэмж бол угаасаа сайхан байсан. Нэг амар том даваа тийм нэг зовлонгоос ч юм уу тийм тэр зовлонгоос эргээд мэдрэмж авдаг бид нар чи яг тэрэндээ л явж байгаа. Тэрнээс шүүл тэгж 50 60 70 сая төгрөгийг үрэл тийж явах юм шаардлага байхгүй. Тэгэл тэр мэдрэмжүүдийн арталт гарч байгаа л үнэхээр гоё. Тэр мэдрэмжүүдийг бол дэлгэрүүлж өөрөөр чинь явцын дунд асууна. Тэгээд би таныг ингээд урьдчаад мэдээж асуултуудаа бэлтгэхийн тулд судалгаа хийгээд байгаа. Сая яриагаа хоёлаа камера асаахаас өмнө асууж илээ л да. Тэр асуултаа илүү лавшруулад асуувал. За Dakar Rally гэдэг уралдааныг зөв миний сонирхчийн зүгээс ингээ харахаар мотоспортын одоо олимпийн аврагч юм шигтэй олимп гэж бараг хэлж болохоор. Тэнгүү таны орсон тэмцээн тэр Dakar Rally-гийн төрөлд нь ороод байна уу? Тэрнээс арай өөр ангиллын тэмцээн байгаад байна уу? Ямар учиртай тэмцээнд аврагалчаад ирвэ гэдгийг бас мэдэхгүй хүмүүс дэлгэрүүлж. Тий. Одоо ч нөө тэмцээнүүд чи цувралаар зохион болгодог штэ. Тэгэнгүүт манай энэ Rally Raid буюу олон хоногийн уралдаан ялангуяа Dakar бол хамгийн урт уралдааны дундаа 14 хоног уралддаг 8000 км. Тэгээд Dakar бол өөрөө жилийнхээ хамгийн ихний уралдаанаар явцдаг раунд 1. Раунд 2 нь болохоор сая Португал улсад болсон. Би бас 3 дугаар байранд орсон. Тэгээд тэрний дараачих нь болохоор энэ юунд орсон. Аргентины Сан Хуан гэдэг газар болсон. Тэгээд Сан Хуанд очиж уралдчаад за дараагийн гараа нь болохоор юунд болно? Мороккод болно. Тэгээд тэрний дараагийн гараа нийт 5 гараатай. Тэрний сүүлийнх нь Абу Дабид болоод тэгээд тухайн жилийнхаа дэлхийн шилдэгүүдийг тодруулдаг. Нийт 3 хүн тодордог. Тэр нь болохоор мотоцикл Rally 2, Rally 3, тэгээд GP гэдэг ангиллууд. Тэгээд яг миний зорилго маань бол ерөөхдөө энэ GP дэлхийн топуудтай зэрэгцэж очиод сайхан яг юм нэг шинэ жилийн шилдэгүүдийг тодруулдаг штэ.
Яг тийм церемони болдог байхгүй. Би тэрийг анх нэг 4-5 жилийн өмнө үзчихэл. Энэ дунд нэг сууж явах юмсан гэж амар их мөрөөддөг байсан. Яг үнийг хэлэхэд яг тэр л явуулж байгаа л да. Яг тэр дунд тэр аврагуудтай хамт суух юмсаа гэдэг л мөрөөдөлт. Би яг энийг бас нөгөө Аргентин дээр үг хэлж байхдаа хэлсэн л да. Яг шилдэгүүдийг ингээд тэнд зөвхөн раллигийн шилдэгүүд биш. Эндуро, кросс гэх тэр дэлхийн бүх шилдэгүүдийг нэг газар цуглуулж агаад топуудыг шалгаруулдаг байхгүй. Тэгээ тэр бүр амар гоё санагдчихсэн. Тэгээ тэнд л оролцохын тулд ингэж хичээж явж байгаа. Тий. Тэгэхээр энэ жил 5 шатны 3 нь бол та ингээд замаа дуусгацсан. Одоо 4 5. Тэгэхээр яг тэр шилдэгүүдтэй хамгийн сүүлд одоо Дубайд энэ оны төгсгөлтөл байлгүй тий. Тэгээд шилдэгүүдтэй суух шанс нь буюу боломж нь одоо ямар төвшөнд байна? Одоо 3 гарааны дараах нийлбэр дүнгээр. Би нэг 2 оногоор л тэр үлж байгаа. Тий. Тэгээд нэг гараач 25 оноотой. Тэгээ би ч 1-р байранд нэг 2 оноогоор л илүүсэн. Тэгээ одоо дахиад нэг 2-т амжилттай дуусгах юм бол бараг тэргүүлэл явчихна. Тэгэх юм бол яг жинхнээсээ нөгөө бүтэн дэлхийн жинхэнэ авраг болно гэсэн үг. Реалигийн жинхэнэ авраг болно гэсэн тийм. Өөрийн ангиллалтаа. Тий, ангиллалтаа. Тэгэхээр чи эн чинь бүр амар юм шүү дээ. Одоо яа тэгэхээр би таны ярилцлагыг сонсч байсан. Дакар раллид орно гэдэг чи өөрөө нэг том даваа. Чи багийн аавын хүү орохгүй мэлээ шүү дээ. Дэлхийн шилдэг одоо 1000 гаруй мотоспортын тамирчдаас нэг 130-аас нэг 150 хүн сонгож ордог материал явуулаад. Тэгээд оронгуудаа орсон нөхдүүдээс чинь амьд үлдэнэ гэдэг чинь дараагийн шалгуур байгаа. Та сая ярианд хэлж штэ 8000 км уралтна гэдэг чи одоо Улаанбаатараас өмнө говь руу 16 удаа явна гэсэн үг штэ тий. Тэнгүүд тэр зам чинь дандаа бартаатай зам байгаа тий. Зүгээр зам байхгүй. Яг нэг уул ус хад уусч байхгүй л тий. Тэр юу уул хад чулуу том уулыг давна. Тэгээд илсэн манхнууд байгаа. Хэдэн зуун метрийн өндөртэй том илсэн манхнуудыг нэг давхгүй бард чинь 1000-2000 тийм манхан. Тэрийг туулж гарна гэл халуун өглөө нь хүүтэн сони илстэй газар ч сони. Өглөө нь хөлдөөж алчих га өдөр нь хатааж алчих гал айгүй хэцүү. Тэгж л туулж гарна да. Тэгээд энэ тэг дуртай болохоор л явчихна. Одоо 2 удаа дуусгацсан. 3 дахь явах гал бэлдээл явчихна. Тэгээд таны хувьд 2021 он, 2022, 2023 гээд 3 жил дараалаад Дакар ралли буюу энэ одоо том дэлхийн одоо олимпийн мотоспорт олимпийн аврах материал өгөөд тэнцээгүү гэж ойлгосон. Тийм би чинь Франц руу дэлхийн холбооч өөр Францд үүдэг фим гээд тийшээ ажилтдаг хүн Франц хэлтэй хүнээр бүр яриулаад яриад мөнгөний нөгөөд тэгээд юу ч ямарч найд өрөх. Миний нөгөө туршлага өрөхгүй байна. Хангалттай мотоциклны раллид уралдсан туршлага цагчин дутуу байна гэдэг байхгүй. Яг нөгөө онгоц нисэх чиг цаг гэж үүдэг. Тэгээд тэр цагчин өрөхгүй байна гэд. Тэгээ би ч Абу Дабид ус уралдаж нэг цагаа нөхөж орсон гэх юм уу. Тэгжиж ирэхээ авсан. Ямар ч бууж өгөхгүй 3 жил өөрийнхөө нөгөө нэг танилцуулга явуулсны эцэстийг орсон. Одоо л ерөөсөө би хизээч урсан нээлттэй. Одоо зөв сүүлийн 2 жил бол орчлоо шүү дээ тий. Өнгөрсөн жил ямар амжилттай оролцсон бэ? Өнгөрсөн жил ралли 2 ангиллалтаа 19-р байранд орсон. 139 тамирчнаас. Урдан жил нь болохоор мотор цохиод ер нь 70 хавц орсон баг. Ер нь хамгийн сүүлд. Тэг үлдсэн тамирчнууд нас 150 тамирчнаас 72 хүн л замаа дуусгасан шүү дээ. Тийм зураас идавсан гэсэн. Зарим нь тэгэл дундаасаа шантарн болно тий. Шантарн илсэн махан дунд хонон тэгэл мотоцикл нэвдэрн ч юм уу. Тэгэл тэд нар сэтгэлийн юмнуудаа давахгүй л уралдаанаа дуусгах ч юм. Амнаас эрсдэх тохиолдлууд ер нь байх уу? 17 8 5 6 онууд ер нь хүмүүс их өнгөрдөг байсан. Одоо болохоор яг техник технологи тэгээ хүний хайрлах талаас илүү сайжруулалт хийгээд явж байгаа болохоор хүний амь эрсдэх талаас маш өндөр өдөө болцсон, хамгаалалт болцсон. Яг гэх юм бол ямар нэг асуудал гарах юм бол бид нар ч бууж өгөх товчтой, портфолио дуудах товчтой. Тэгээ шууд үндсэн бейс камп руугаа шууд холбогдчихдог юм товчтой яриад. За нэг юм боллоо шүү надад туслаарай ч юм уу. Эсвэл миний арталтайгаа урталтайгаа хүмүүс унж гэмтэх юм бол би шууд тэдгээр хүмүүсийн талаар нөө энэ ингэчлээ ингэх хэрэгтэй байна. Яаралтай тусламж хэрэгтэй байна гэж хэлждэг юм уу. Тийм юмнууд байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө аюулгүй талаас нь гэх юм бол миний урд явж байгаа хүнийг би ингээд нэг хүний гүйцэтгэж ойртон штэ. Тэгмээд ардаас чинь тэдэн метрийн цаанаас хүн ирж байна. Зам тавьж өгөөрэй ч юм уу. Боломжтойгоор гэдэг дохио хүртэл ирдэг. Тэгээ артлаас хэрвээ миний артлаас ус машин ирж ивэл машин ирж гэн тэдэн метрийн цаана зам тавьж өгөөрэй гэл ч юм уу. Айгу ухаалаг болчихсон. Тэгэхээр өнгөрсөн жил та ралли 2 гэдэг ангиллалтаа 19-д орсон гэхээр энэ жил бол топ 5 байтугай төрүүлэгч боломж нь бол байсан байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Би зөв ойлгосон тий. Боломж юу нь бол байгаа.
Тэгээ урагшаага тэмүүлэхэд бол мэдээж мөнгө санхүү бэлтгэл шууд хамааралтай л та. Би ч өнгөрсөн жил чи юм бэлтгэл яг биеийн бэлтгэлээ хийгээл тэгээ бас мөр салаатай байсан. 6 сард гэмтээчээд хаглаа хэлэхгүй уралдаж явсаар байгаа 10 сурвалгууд 10 сартаа хэлэх ч гэсэн чинь эдгэж амжихгүй гээд тэгээд салцсан чигээр нь уралдаад дуусгасан. Тэгээд миний чинь бас мөнгө босгосон бас нөгөө нэг юм нь бас сонирхолтой. Би ч ерөөсө компаниудаар яваад ихэнх нь боломжгүй гээд жилийн эц болцсон болохоор тайлан дооцоо болцсон. Спонсорлох ямар ч боломжгүй гээд тэгээд би чи нөгөө километр гэдэг санаагаа нэг найзуудтайгаа болоод намаа 1 км дэмжээч. 1 км нь 68700 төгрөг юм байна гэд. Тэгээд тэрүүгээрээ бичлэг хийгээд за намайг тэдэн километрээр дэмжсэн ийм компани ч юм уу ийм хөөвөн ийм юм хийдэг. Тэгээ манайхаа автомат спорт дийлэгтэй дуртай хүмүүс энэ хүний бас энэ барааг ингээд таад маань үзэж сонирхоод аваарай ч юм уу. Нэг тиймэрхүү бичлэгнүүд хийгээд. Тэгээд тэр маань жоохон ийм тараад. Тэгээ маш олон компаниуд ч юм уу мотоциклтэй хамаагүй хүмүүс айгүй их бас холбогдсон. Янз бүр үйл ажиллагаа явуулдаг газрууд, бүр дугуй засвар, дугуй зардаг ч юм уу, эсвэл хаа байсан Францаас, эсвэл өвөр Монголоос их хүмүүс бас дэмжсэн. Тэгээд гадаад суугаа монголчууд бас их холбогдсон. Тэгэл сэтгэлийн дэмжлэг айгүй их өгсөн. Тэгээд 8000 км-ийн зардлаа босгол явсан да. Тэгээд үлдсэнийг нь болохоор компаниуд орчихсон. Намайг KFC бас 2 дахь жилээр дэмжиж байгаа. Тэгээд яг миний тэр бичлэг бас захирлан үзсгэх юм баг. Тэгээд яаж н одоо нэг тэдэн километр үлдсэн биз дээ. Одоо тэрийг чи манайх тэдний энэ гаргыг заа юу гэж шүдэж байгаа чи. Тэгээл айгүй гоё. Юмнууд миний юмнуудыг ер нь айгүй хүн үздэг болцсон байсан. Би таны бас нэг бичлэг үзсэн нөгөө өгзгөнд нь өргөс наалаа. Өргөс шаацсан гэдэг. Тий. Тийм юм болно уу тэр чи тэгэл тэр өдрөө Арабт чинь тийм нөгөө мод гэхээс илүү тийм өргөстэй ботнууд айгүй их өгдөг. Манай говьшгэл те. Тий. Нөгөө сарнаа чи хатгадаг өргөстэй гэдэг шүү дээ. Тэрнийг одоо мод гэж төсөөлж болох том. Тэгээд тэрнлүү ингээд хальдаг ч юм уу мөргөж орохоор хөл гарлаа айгүй хөргөс зөөгддөг. Тэгэл дараа нөгөө дундын байраа гэж үүдээ 15-20 минут бензин тэнэлэх. Тэрэн дээр имч үүддэг. Эднэрсээр их ахуулдаг. Тийм минут айгүй их болно. Мөнгө санхүү гэснээс ойролцоогоор одоо 8000 км дуулах нэг одоо гараан дээр их юм хэдэн төгрөгөөр үлдээ. За би бол хамгийн бага зардлаар бүтэж явж байгаа. За миний зардал чинь 420 сая төгрөг. Тэнд яг юу багцсан хамгийн их зардал нь яг юунд ордог вэ гэхлээр нөгөө мотоцикл би ч мотоциклээ тийшээ авч явахгүй түрээсэлдэг. Spine X-Race гэдэг багаас мотоцикл түрээсийн үйлчлэгээ гэж үүдэг. Мотоцикл түрээсийн үйлчлэгэнд нь юу ордог гэхээр мотоциклээс гадна надаа механик ордог. Тэгээд дагалдах сэлбэг хэрэгслүүд дугуй мөс гэж ордог. Нөгөө мөс гэдэг нөгөө хагардаг гууж байгаа байхгүй цул ирцээ. Тэгээд тэдгээр юмнууд бүгдийн орно солих үйлчлэгээ. Тэгээд намайг чи би 14 оны турш нэг газараа байхгүй ингээд кампьютер хисээд явна. Тэнгүүд тэднэрт нь ингээд тракууд намайг дагаа явчихдаг том. Тэгээд тракт нь ингээд хонж байрлах хөлс нь бас орцсон байдаг. Тэгвэл нэг 85,000 орчим еврог ерөөсөө тэр баг руу өгчдөг. За 80,000 евро гэдэг чинь баг нэг 350 сая төгрөг шүү тийш өгчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо босод өрсөлдөж байгаа тэр 130-аас 140 тамирчид бол мөнгө санхүүнээр нь шал өөр төвшний л байгаа л үү. Цаанаасаа бүр үйлдвэртэй ч юм уу, компанитай ч юм. Ямар төвшний хүмүүстэй л өөрөө өсөлж ийн гэж асуух гэдэг юм л да. Тийм, тэр биднээс урдталт яваад байгаа тэр нэг топ 20 яваад байгаа нөхдүүд бол бүгд угсаа үйлдвэр юм хүмүүс. Одоо нэг брендинг хүн гэсэн үг шүү дээ. Тэр брендийг төлөөлж өгөө, тэр брендийг яг тухайн хүнд зориулсан хийсэн мотоциклаар уралдаад байгаа юм. Тэгвэл биднэрсийн хувьд гэх юм бол реплика гэдээ буюу репликач өөрөө дөөр амил гэсэн үг. Бид нар чи яг тийм дөөр амил мотоциклаар уралддаг. Яг нэг үйлдвэрийн тамирчид бол хүрэхгүй. Моторын хувьд ч тэр хөнгөн хүндийн хувьд тэр хүчийн хувьд тэр биднээс арай өөр төвшний мотоциклаар уралддаг. Гэхдээ яг тэрүүгээр урагшаага явж гин гэх юм бол тэр уртлын нөгөө нэг багуудын хүмүүс нь сонирхож харж эхэлдэг байхгүй. За энэ тамирчдаа сайн явж гин да. Энийг багтаа авъя гэдэг юм. Тэгэл эхэлнэ гэсэн үг. Тэгэл нөгөө сая долларын цалинтай тамирчин болол явчихна гэсэн үг. Ер нь одоо олон улсаас тэгвэл санал танд ирэх магадaltaй юм байна тий. Надаас яг хав тэгж юунаас Европоос ч юм Америкээс тийм санал юусэн ирээгүй. Зүгээр хальт яригдж байгаанууд нэг юм хятад компаниуд л байна. Одоо сүүлийн үед хятад техникүүд аягүй хөвчтөрөө орж ирж байгаа. 2-3 хятад мотоциклээ. Тэднэрээс ингээд яг албан ёсны official санал биш ч гэсэн механикаас нь ч юм уу таньдаг нэг хүнээс ч юм уу тойрогоор ингээд чамайг сонирхож байгаа шүү гэсэн юмнууд л ирж байгаа.
Монгол улсынхаа нэр дээр бас уралдана гэдэг чинь хамгийн гоё тий. Тэгээд одоо яг бана үзэж байгаа хүмүүс байх юм бол одоо 4 дахь шатны гараа дахиад 420 сая төгрөг хэрэглэнэ үстэ одоо дараагийн. Үгүй Дакар л ер нь үнэтэй. Бус нь болохоор нэг 15-аас 20 мянган евроны зардалтай. Зөв. Дакар л хамгийн үнэтэй. Тэр чи одоо 1 сард болсон тий сая. Тий. Одоо тэгээд дараа жилийн 1 сарын 1-нд бол. Зөв. Тэгвэл дараагийнхын нөгөө шатнуудын зардлууд нь бол харьцангуй хэлбэрээр бас шийдэгдэж явж байгаа бох тий спонсор байгууллагууд. Тий. Нэг үеийн бодвол одоо бас хүмүүс бие бинийгээ дэмждэг болсон. Мотоспортыг бас ойлгоод энэ салбарын хүмүүсийг одоо холбоо гэж бас байдаг л ах тий. Тий. Манай ч Монголын автомашин бициклийн спортын холбоо гэж байна. Холбооноос мэдээж ирэх хэрэгтэй бичвэрэмт талаас нь бол дэмждэг. Дакар дээр болох надад нөгөө фемин лиценз гэж үүдэг жилийн уралдааны. Тэр лицензүүдийг манай бол гаргаж өгдөг, албан бичиг гаргаж өгдөг. Тэнгүүд одоо бусад одын нөгөө дэлхийн аваргын цувралууд болохоор яг ингээд баг дэмжил явчихдээ. Холбоо маань болохоор энэ жилээс яг үйл ажиллагааны чигтрээд айгуу дэжиг болж ирж байгаа. Урдан жилүүдээс. Түрүүн та бэртэл гэж ярьсан. Би ингэж сонссон. Ер нь бол 20 гаруй та бэртэл авч исэн, гэмтэл авч исэн гэсэн үнэн үү? Яг тавлж байгаа гэх үү? Тэр нэг хугарсан барьсан гэх юм бол тэгэл цуурсан гар хөл. Тэгэл нэг одоо мөр салцсан, одоо ингээд салцсан байж байгаа. Тэгэл цээжний голын яс цөмөрдөг ч юм уу. Тэгэл игмэ гэмтээдэг ч юм уу, хуруу хөл гэл янз бүр. Тэгэл зүсэн барина гэл тэрнээс ус залуу байсан болохоор одоо ч хүрэн залуу л да. Тэг яс бол яаж хийж байгаа л итгэж байна. Тэрнээс шил яг энэ доторх эргэтэн гэмтүүл ус хэцүү. Уушиг илэг. Тэгэхээр тэмцээн болгон дээр л баг бэртэл авах нь бас энгийн үзэгдэл няцран хугарна тий. Яг бүр хугарчихгүй л тэгэл уралдаал шүү дээ. Лага хийгээл хошногроо гэдэг. Гэхдээ тэгээд зүгээр энгийн одоо спорт ийм одоо экстрим спортын биш үү? Одоо мань метод бол амьдралдаа зүгээр нэг том бэртэл авах л ховор шүү дээ, тий. Хөл нь юм уу гар нугарчил амьдралын туршлаар нэгээс хоёр тохиолдсон шүү дээ. Тэр чи өөр дөр чи ийм олон тохиолдсон. Тэгээд заримдаа боли гэж боддог юм. Би одоо таны тэр гэрүүлийнхний нөгөө бичлэг үзчихсэн. Таныг одоо Дакар дээр тэмцээнд ингээл явж байхад өдөр болгоныхоо нөгөө GPS ч юм уу тэр гарааны юуг ингээд хараад сэтгэл төгшөөл хүлээдэг те. Энд чинь гол нь тэр хүн амжилт үзүүлнэ гэхээсээ илүү тухайн замаа дуусгах, тухайн гараагаа дуусгах, эрүүл мэндийн ямар нэгэн бэртэлгэмтлгүйгээр ямар ч гэсэн дараагийн одоо амрах кемп дээр ч гэдэм үү одоо засаал дээр ирнэ гэдэг нь гэр бүлээчийн хүмүүсийн хувьд бол чухал байгаа даа шүү дээ. Тэгэхээр эндээс юу ямар гоё мэдрэмж авдаг болохоор энэ их бэртлүүдийг тоохгүй лаага игээл дараагийн тэнцэнд яваад байна. Бид эдийн мэдэхгүй юм байгаад шүү. Тэрийг яг үгээр хэлэхэд хэцүү л мэдрэмжлээ. Гарнаас гарах. Тэгээ нүунийг яг зовоол яг явж явах үед л авж байгаа л тэр мэдрэмжлээ. Ард нь гарч байгаа. Тэгэл тэр нь тэгээ нүур тулж байгаа. Жишээ нь миний хувьд гэх юм бол мөнгө санхүүгийн асуудалтай бол нэлийн тулж байна. Эднэрсээ арталт гарч байгаа мэдрэмж тэгээ ялтын мэдээж хэрэг амт дуусгах. Тэгэл нэгээ дагаад нэр хүндч гэсэн мэдээж хэрэг ирж байгаа. Тэгэл эдгээр мэдрэмжүүдийг бүгдийг ингээл авах гэж л явж байгаа л гэж харж байгаа. Тэрнээс л мөнгө ч юм уу тэрэндээ ямар ч хамаагүй л баг. Ч мөнгө олох гэхээс илүү маш ихээр алдаж л явж байгаа. Зарцуулт нь хамаач байх те. Тийм би чинь одоо нэг уралдаанд явахтал 400 сая төгрөг гэдэг чинь зөвхөн нэг уралдаанд л 400 сая гэдэг чинь би бараг жилдээ нэг 500-аас 600 сая төгрөгийг өрч байгаа байхгүй. Одоо 2 жилингүүд би нэг тэрбум гарна төгрөгийг л дүүрсэн байгаа байхгүй. 25 26 гэхэд. Нэг жилд бол өөрөө бол нэг хотын төвд 3 өрөө байрны мөнгийг өрчөөл байгаа юм. Харин манайхан бас тэгэл тоглоал гэдэг чинь бараг өөрөө байранд орохоос өмнө хідэн байр байхгүй л шүү дээ. Тэгээ илүү ингээд лавшруулад асууя л да танаас. Мэдрэмж тэр финиш гэдэг лайн дээр замаа дуусгачаад магадгүй амжилт үзүүлчихэд ч юм уу тэр медаль зүүж явах ялалтын акшн бол мэдээж гоё бах. Тэр процесс байгаа даа шүү дээ. 8000 км-ийг ойролцоогоор хэдэн хоног туулдаг юм бол да мэдэхгүй байна. Тэр их хэцүү хүнд өглөө гараад ороо ингээл замаа дуусгаад ч юм уу мэдгүй түр амрах байр тэр процесс донд тэгвэл ямар мэдрэмжүүдийг та авдаг юм. Тэр их хүнд хэцүү зовлон гэж яриад байна шүү дээ. Хөө тэгэл өнөөдрийг тоолчих юм бол тэгэл одоо дахиад нэг хэдхэн хоног хөлтлээ хэл гэж боддоо шүү дээ. Чанга шүү гэл. Хэл хөөс гарна өөрөөлхөн чинь тэгэл хөөс гарна ядарна. Тэр чи өглөө бид нар ч 4 цагаас гарч байгаа. 4-өөс гараад уралдааныхаа газар руу лайсен гэж байгаа. Тэгж лайсен руу явна тэгэл нэг бодлон бод ямар сонио хоббитэй юм бэ гээ хаяад тэгэл. Ямар хэцүү хоббитэй яваал ингээл явдаг байна гэж бодно тэгэл гаран дээр очил гарахад бүх юм мартагтаал уралдаанд ороод уралдааны сэтгэл зүгээ төвлөрүүлэл явчихна. Тэгэл бүр нэг хүнд бэрчихгүй л ер нь сэтгэл зүг өндөрлөл явуулна даа.
Өнөөдрийг л дуусгах хэвээр. Өөр би чадахгүй бол өөрийн чадахгүй. Тэгээ хамгийн гол нь миний зорилго маань бол надад 0 төгрөгтэй би тэгтээ надад чадвар нь байна. Хэрвээ чадвар байгаад мөрөөдөл байх юм бол хүмүүс бас сонсоод дэмждэг юм байна. Тэгээд дэмжихтэй бүр ингээд дэлхийн том тэмцээнүүдэд ороход хүртэл дэмжиж гин. Тэгээд энэ харталт ингээд гарч байгаа гэдгийг бас олон хүмүүс харж байгаа болов. Тэгээд хүн боломжийг хүлэвч боломжийг өөрөө бүтээх ёстой гэдгийг бас олон залуучууд харж байгаа юм бол гэж боддоо шүү дээ. Гэхдээ яг зарим хүүхдүүд аягүй над руу бичдэг л дээ. Яг тань шиг болгосон юм а яг яах вэ гэл. Эсвэл би уралдахсан намайг дэмжээч гэл би ч өөрийгөө яаж хүн дэмживтэй. Гол нь би яаж дэмжүүлэх вэ гэдэг процессыг л хүмүүст харуулъя гэж бодож байна. Дэмжүүлэх вэ? Яаж энэ спортыг хөгжүүлэх вэ? Яаж спонсор олох вэ ч юм уу. Тэднэрс дээр л хүмүүс надаас илүү асуувал зүгээр бах. Тэгэхгүй намайг дэмжээч гэвэл би ч өөрөө тамирч уу яаж хүн дэмжих вэ? Яалчгүй тэгээд үлгэрлж байгаа бах л та тий олон хүн замын зарч байгаа бах. Ингээл өөрөө ингээл амжилт явж гин гэдэг чинь олон хүн таныг хараад бас үлгэрч урам аваад явж байгаа. Сүүлийн 10 жил мэдээж амжилтыг сая хоёлаа нэлээд дэлгэрүүлж ингээл давшруулж асуулаа. 2016 он та бэлтгэл хийж байхдаа ухаан алдж унаад энэ их спортоос нэг 4 жил холдсон гэж би сонссон. Тэгээд яг тэр 2016 онд эмчээс та за энэ спортоос түр хөндөрөх ёстой байна гэдэг мэдээ танд ирнэ хэр туссан. Тэр үед ер нь эргэж ирээд өнөөдрийн амжилтыг гаргана гэдэг үнэхээр итгэл үнэмшил байсан одоо чин шударгаар үнчээр хэлвэл тийм бодлоо. Яг эмчээс сонсчод байж хөтөл байгаагүй. Тэгч би ч хэдэн настай байсан болов. Бараг 10 жилийн өмнө шүү дээ. Чи 16 7 төгтөс байхгүй. Тэгээл яг санаж наа тэр чинь нэг намар байсан баха. Намар тэгэл айгуу цантцсан машин танцсан би арталт нь уйлцсан ээж урдл суудсан. Тэгэл уралдаж болохгүй гэж нэгэл. Тэгтээ яг би тэгэхэд яаж хийж ял уралдаж шүү дээ уралдахгүй гэж байхгүй л гэж хэлж лээсэн л та. Тэгстэл нилээн гуниг хэлсэн машины арталт тэгэл уйлал байжсан. Яагаад ч үгүйсэн моциклгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүйсэн л та. Тэгээ би ч Таиланд яваад Таиландд бас үзүүлээд манай нэг ах нааг үзүүлж өгөөд. Тэгээд Таиландд үзүүлсэн чинь бас арай өөр юм хэлсэн юм а. Завсарлаад жоохон ингээд би хаагаа ингээд жоохон буцаж ирүүлчих нь хүлээх юм бол боломжтой шүү дээ. Юу гэж буцаж уралдахгүй гэж байхгүй гэдэг хэлсэн байхгүй. Тэнгүүд нь буцаж сэргээл. Тэгэл байжсэн чинь миний бас юу гараад үйз гараад Австрал руу явсан. Тэгээ Австралд 3 гаруй жил тэнд сурч амьдарч байгаад ирсэн. Тэгээ сургуулаач ч гэсэн төгсч чадсан. Тэгээд үргэлжлүүлээд яг ирчээд байжсэн чинь нэг уралдаан болсон юм анхны. Тэгж би раллигаар уралддаг шүү дээ. Коросоор уралддаг байсан. Тэгээд яг нэг юм раллигийн уралдаан болж ийн гээд тэнгууд нь орчий гээд. Тэгээ орчий гээд гэсэн чинь аав шүд юу яриад байгаа юм. Чи би хаачин болохгүй чи юу уралдах зүгээр моцыг л унаад явуулаа яв. Тэрүүс л уралдах юм ч тийм юу байхгүй ч юм чанс байхгүй гэд. Тэнгүүд нь гойж байгаа. Өө би зүгээр зөөлхөн явж байгаа дэрээ. Идэх хоног 3-4 хоног юм шүү дээ. Тэгээ явсах. Тэгэл явсан чинь л би чинь 3-т ч ороод 1 өдөр 2 ч ороод 1 өдөр 1 ч ороод үүнчтэй гоё сонирхолтойг нь мэдчих аваад тэгэл би чи яг энэгээр ингээ уралдах юм бол чанстай юм биш тэгээд тэнгүүдээ тэр онд чинь бас Монголоор Silkway буюу торны зам ралли бүр дэлхийн аваргын нэг цуврал нэсэн байхгүй. Өнгөрч таарад. Тэгээд тэрийг бас үзээд би тэгвэл яг энд л оролдох хэрэгтэй юм гэл. Тэгээл буцаж би хаагаа үзүүлээд тэгээд би тухайн үед чи айгүй их жим хийдэг байсан. Жим хийгээл тэгэл хажуугаар нийлэг ч юм уу ингээл дотор би хаагаа айгүй их үзүүлдэг. Тэгж яагаад нэг өдөр үзүүлсэн чинь айгүй аштайхан стейбл болцсон байна чинь би чинь ингээд тэнгууд нь буцаал уралдаал эхэлсэн. Бараг ингээд дуртай юм хийгээд ирсэн чи би организм буцаас сэргсэн ч юм уу би тэгж л боддог. Ер нь хүн ингээд дуртай юм хийхээр ингээд би организм сэргээл бараг ингээд буцаж эргэн хэлт хийж байгаа юм шиг мэдрэмж авсан юм уу? Төгөөс шөл оншин юу байсан бэ? Оншин уу? Тэр чинь ямар ч тийм ясмаас энэ төр биш ээ. Дотор ирэх нас. Тий. Эрхний асуудал байсан. Тэгээд Австрал та 4 жил ингээд сурчаад за эргээд Монголдо яг коронавиг үед ирж таарч байгаа шүү дээ. Тэгээд хамгийн анхны Бартаццам ралли гэдэг төрөлд анх удаа уралдаад сая тэгээд нэлээд тийм 2 дугаар гоё юм байна гэх тий мэдрэмж авсан гэдэг. Ер нь Австралид байх тэр 4 жилийн хугацаанд одоо мэдээж хайртай дуртай юмнасаа ингээд салчиж байгаа тэр өдөр хоногуд ер нь хэр хүнд ер нь тусч исэн бэ. Одоо та бол ингээл яс сугарах бол ямар өвдөлт авдгийг бол би дээр маш сайн мэдэрч байгаа. Гэтэл нөгөө дуртай юм хийж чадахгүй
4 жил болох тэр өдөр хоногуд хүнд тусч ирсэн үү? Нэг бол аль үжээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан уу? За яг энэ одоо шинэ миний амьдралын хямааг гээд авцсан байсан. Яг хайгаал лсэн л да өөр ерөн сонирхолтой юм хөрдлөх жим хийж үзэл. Манай авч өөрөө бас мистер байсан. Тэгээд жоохон жим хийгээд үзтiim мөөж одоо жим хийж үзсэн бас нэг тиймэрхүү ус. Тэгэл дараагаар нь болохоор хөл бөмбөг тоглож үзээ. Диспан багт ороод тэндээ. Тэгээд үзсэн бас нэг тиймэрхүү байгаа л. Гэтэ би яг хажуугаар моцигла хаяаг үлдээ яг үнийг л. Тэн чин тэмцээн энэ төр болж байгаа би очиод үзнэ. Тэгэнгүүтээ хаяа болохоор пиццаны газар би өөрөө хүргэж хийдэг гэсэн байхгүй. Тэгээ орсон зорилго нь болохоор тэнд нэг юм 200-тай мопед идэв гэсэн. Тэрийг нь унах зорилготой. Тэрийг нь унаал шүнжэнгөө тэхвэн. Ээл тэрнээсээ кайф аваад тэгж жагаад би чин тухайч найз охинтойгоо одоо манай ихнэр болсон. Тэгээ би гуйж жагаад манай хүн тэтгэлгээр сурдаг. Хажуугаар мөнгө цуглуулдаг. Чи одоо нэг 400 доллар зээлж гин. Би яаж хийж жагаад буцаага олоод өгчнө гэж жагаад өөртөөс нэг жоохон мөнгө нэмж жагаад тэнд нэг моциг л аваад. Тэгээ нөгөөтхөө унаад. Тэгэл нөгөөтхөөрөө ийш тийшээ юмд их явдаг. Гэхдээ уралдааны их чвшилтэй. Унааны. Тэгэл буцаал ерөнхийдөө ингэ сэргээл ирсэн мотоциклоо унаал ирсэн чинь амьдралаа айгуу гоё амттай болоол. Тэгэл нөгөө мотоциклаар би хажууд нь ус нөгөө найз өхнөө зөөгөөл бит өөр чинь жоо хотоос хол амьдэрдэг байсан. Тэгэл сургууль руугаа нааш чишээвал бүр амарч болол. Тэгэл айгуу гоё буцаад нэг юм нэг дэлгэрж байгаа юм шиг бос. Тэгэл мотоциклоо зараал корона гараад Монголд ирээл мотоциклоо буцаж унаад ирсэн чинь уралдаал ирсэн чинь бүх юм ингээл нэг гоё дахин нэг нэгж байгаа юм шиг айгуу гоё байсан шүү дээ. Тий. Яг угаасаа яг би наваг угаасаа баг тэлдэг байсан бохч яг юу болох юм бэ? Юунд туртай ингэхт би бүр хэлж чадахгүй. Нэг удаа сандраад би үлээвэр хөгжимчин бодлоо гэж хэлээд нэг зэгдэлээ. Яг тийм нэг үе байдаг штэ. Би яг юу болох юм болоо гэдэг. Тэнгүүд одоо би бодох нь яг л би энэ спортоор л хичээлэх хэрэгтэй юм байна. Гэдгээ би яг тэр Австралид очиж их сургууль сурж иж мэдсэн баг. Би тэнд ямар ч юугүй хүсэл зориггүйгээр тэнд бич бизнесийн удирдлага, бизнес менежментээр сураа. Тэгээд дээрэс нь бүр аккаунтинг юу ч мэдэхгүй 10 жилдээ бичсэн тийм амар сайн ч 0 байсан байхгүй. Гэтэ яг хичээлээ тасалдгүй хүмүүс байдаг шүү дээ. Яг л тийм хүмүүс. Тэгэл тэнд чинь анханаас нь сураал манай ихнэр чинь намайг бүр ингээд 0-оос нь математикийг зааж өгөө. Тэгээд бизнесийн математик тэнд надад бүр ингээд зааж өгөө. Тэгээд ингээд юм сураад дургу юмаа хийж үзээд тэгээ хажуугаар нь би чи хар бор ажлын үйлдвэрт боомны үйлдвэрт шөнөний гараанд нь гардаг. Тэгээ хаяа нэг төмрийн ажил орж ирвэл төмөр дээр барилга дээр ажилладаг. Тэгээ кантинер суулгах ажлын. Тэгээ зарим үед болохоор аяг угаах эсвэл нэг юм юунууд байрнууд тоосолдог ажил хийдэг гэсэн. Тиймэрхүү ажил хийдэг ч юм уу. Тэгээл өстой хар бор ажлууд бүгдийг нээсэн. Тэгээл өөрийгөө мэдчихэж байна. За би ер нь л угаасаа ийм л хийх гэж бараг төрсөн юм байна гэж хайш. Ерөнхийд ив юм хийж би аж аргалтай байгаа юм нэг Димитрис. Тэгээ тантай яг энэ яриан дээр 100% санал нийлж байна. Зарим хүмүүс нөгөө дуртай юмаа хийл гэж хэлээд байдаг шүү дээ. Тэгэхдээ нөгөө дургуй юмаа хийж үзэхгүйгээр хүн дуртай. Энэ би энэ дуртай байна гэдэгтээ 100% итгэлтэй юм байх боломжгүй юм шиг надад бас санагддаг байхгүй. Шууд л төрсэн цагаасаа ч юм уу нөгөө л 16 17 тагаас за би ийм л юмыг одоо 30 40 жил хийж амьдрна гэдэг хүн олохын тулд эхлээд хэцүүг нь хий. Эхлээд зовлонтой тулгар гэдэг чинь ялчгүй. Та эргээд энэ мотоспорт бол минийх байсан юм байна л гэдэг. Харин тэр Kentucky Fried Chicken ч гэсэн анх гарч ирэхтэй 50 иттэй хийж гарч ирдэг шүү дээ. Тэрнтэй л адилхан яг дуртай юм хийх юм бол цаг хугацааг хайхрахгүй өнгөрд юм байна. Тэгээ ад жаргалын гормон ялгардаг амьдрал намттай болт юм байна гэл. Тэгэл тэр болгоныг ер нь айгүй их мэдэрсэн дээ. Мотоциклийг буцаж унжуурлаж эхлээд. Тэгээ миний хувьд ч угаасаа мотоциклгүй бусад одоо би ч өөрөө ажиллаж штэ. Гэтэ Монголиэгээд газар ажилладаг. Тэгээд ажлаас бусад үед би ингээ мотоциклаар уралдаж байгаа үед л яг өөрийгөө амарж ийн гэж боддог байхгүй. Жишээ нь би сая Аргентин явдаг чинь миний хувьд амралт болчих жоохгүй. Бусад үед бол би амралт байхгүй штэ. 24 цаг ингээл 7 хоногийн 6 өдөр нэрлэж байгаа. Тэгвэл ийм уралдаан эхлээл уралдаанд явгод надад бүр ингээ яг амралч санагддаг байхгүй. Амар гоё тэгэл этрий ядарч байгаа ч гэсэн тэр нь ингээл амар гоё. Надад ингээ буцаа энерги өгч байгаа юм шиг санагдал. Тэгэл Монголын уралдаанууд бол бүр гоё. Байглаар хурдтай явах гэдэг ч тэгэл. Та тэгээд дуртай юм хийгээд бас идэгсэн байна шүү дээ. Тийм. Яг тэр үнэн үү мэдэхгүй ч ямар ч гэсэн ирээд мотоцикл унаад уралдсны дараа бол хэвийн байдалд орсон байна гэдэг хариу авсан. Яг Австралиас ирээд бол үзүүлэхэд хэвийн бус байсан. Тэр бас тэр үнний ортойж магтгүй л.
Ижидийн л тий. Тий. Ижид. Бага настай холбоотой сэдвийг та хүндсэн дээр таныг би 5 билүү 6 настай мотоцикл унж эхэлсэн тий. Тий. Тэгэл яг л Улаанбаатар хотын хороолол тий. Хашаанд ингээд мотоцикл унаал. Тэгээ тэр үед ер нь таны аав ээж за энэ хүн ер нь уралдаанч болох юм байна гэж бодож байсан болов. За хүүхэд юм сонирхож ил яг тий. Тэгж байгаа л болчих байлгүй гэсэн тийм бодолтой байсан болов. Тийм л бодолтой байсан. Болчих. Тэгээ сонирхож байгаа л тий. Би ч аав угаасаа яг тухайн үед чинь бизнес дэлгэрэл нөгөө нэг юуны мотоцикл багаар орж ирдэг ус тухайн үед чинь нөгөө ийж планетын ардаас нэг юм мотортой дугуй энэ төр гараад хэдийн дугуйч гэдэг үлээ. Тим дугуйнууд гараад ирдэг ус. Аав тэгээ зар засаал тэгсээрээ сүулдэ Хонконгоос мотоцикл оруулж ирдэг үлээ. Японоос оруулж ирдэг үлээ. Тэнгүүд нь ерөөсө жижиг мотоцикл байдаггүй. Тэгэл ах мах аавар төшүүлж байгаа л унждаг ус. Тэгэл сүулт нь надад нэг 85 мотортой 97 оны мотоцикл надад нэг авч өгөөд. Тэгэл би тэрнээс хойш айгүй их мотоцикл дуртай болоод тэгэд миний яг хоббиг дэмжээгүй л дээ. Яг ингээ мотоцикл авч өгч ирсэн ч гэсэн яг уралдах талаас нь бол намайг ерөөс дэмждэг байсан байхгүй. Би ч яг нөгөө автомашин мотоциклын спортын холбоонд очивол бэлтгэл энэ төр хамт хийждэг. Тэгээ холбоонд ч мотоцикл байдаг байсан. Тэгтээ яг буддаа болсон мотоцикл өө тэр бүр амаржин тус хаяад бензин гожоод яаж хийж байгаа л аргалал унцдаг байсан. Нэг тиймэрхүү хэцүү мотоциклтай байж байгаа л тэгэл Италиас багш маш ирэн тэгээд надаас бусдыг хараалгадаг. Чиний мотоцикл ерөөсө болохгүй гэд. Тэгэл аягүй их голлогддог байж байгаад би нэг аавас нэг өдөр гуйгаал бусад ингээ хүүхдүүд өөрсдөө мотоцикл аваад гоё мотоциклтай аваад наа. Тэгэл нэлээд гуйсаргаал нэг уралдааны мотоцикл авч ирсэн юм а. Тэр чинь 2012 он дөө. Яг тэрнээс хойш л намайг уралдах дуртай юм гэдгийг л ойлгосон баг. Тэрнээс өмнө бол намайг ерөөсөө дэмждэг байсан. За энэ ингэж байгаа болчин дөө. Угаасаа үнэтэй спорт дөө гэж аюу тоодгүй байсан. Тий. Тэгж байгаад 2015 онд надад сюрприз бариад мөрөнгийн даваанд яг бэлтгэлээ хийжсэн чинь нэг ууттай юм буулгаал ирсэн. Тэгээл задлсан чинь цоош мотоцикл KTM брэнд. Тэгээл тэрнээс хойш ер нь амжилтууд гаргаад тэр өнийхөө улсын аварга болол. Тэгээл дараалал 2 3 жил улсын аварга болол. Тэгээл баахаа гэж жоохон юм урт тэмцээний юм нөгөө замнууд маань урт болол тэднэрт ингээл амжилтаа ороод төрүүлээл. Ингээл яваадсэн. Тэгээл өдийг хүртэл одоо уралцсан байна. Аав ээжийнхаа ачаар. Анхаарлаа наашин түр хандуулаарай. Та өөрийн мөнгөө хөрөнгө оруулалт хийж хэрхэн яаж өсгөх талаар мэдэхгүй байвал яг одоо би танд найдвартай нэг бүтээгдэхүүнийг санал болгоё. Apex Capital үнэт цаасны компани InvestX гэдэг нэртэй зах зээл дээр хөрөнгө оруулалтын цоон шинэхэн бүтээгдэхүүнийг гаргаж байна. Та 100 мянган төгрөг болон түүнээс дээш мөнгөн дүнгээр олон улсын ETF нэртэй багц хувьцаа болон дотоодын бондуудад маш хэлбэр аргаар хөрөнгө оруулах, тогтмол дүнгээр хөрөнгө оруулах боломжийг энэ бүтээгдэхүүн та бүхэнд санал болгож байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор хуудасны дугаар болон вебсайтаар хандаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Амжилт хүсье. 2009 онд гэдэг чинь та 12 настай хамгийн анхны тэмцээнд 12 өнө 13 байна уу тий. Хамгийн анхны тэмцээнд орж ирсэн. Тэгээд зарим хүмүүс ч одоо шинэ юм одоо турш үзээд хамгийн анхны тэмцээнд ороод тэр тэмцээнд бол барилцлыг юм байлаа шүү дээ. Тэнгүүл тэм болчдөг шүү дээ. Ер нь ихэнх хүмүүс нэг орж үзээ. За энэ миний хийх зүйл биш юм байна гэдэг амжилт гаргахгүй байхаа болоод. Тэнгүүд та тасралтгүй явсаар хагаад 2011 онд анхны медаль авч ирсэн. Тий. Тэгэхээр ингээд одоо ингээд таны түүхийн зүгээр ингээд харах юм бол хүн зүгээр замын дундаас болох өчнөө шалтгаанууд байгаад байна шүү дээ. Гэмтэл авч जैन. Нөгөө л дөнгөж ороод хүн бас шууд амжилтанд хүрдэг юм байна. Dakar rally байна. 3 жил материалаа явуулаад чадаагүй юм байна. Тэгсээр нэл явуулаад байсан байна. Тэгэхээр таныг нэг ингээл тууштай байлгаад байгаа нэг зүйл байгаад байна. Тэнгүүд би тэрий чинь бодохтаа бол тантай ярилцахаас өмнө юу гэж утсан гэхээр багасаад баг 6 настайгаас мотоциклонаад эхэлсэн юм чинь аав ээж нь тэр үед энэ хүнийг одоо мөрөөдлөөр баг л ийшээ хөтлөөд л за энэ л чиний мөрөөдөл шүү гэд бүр багаас бат итгүүлсэн байна гэд бодсон чинь та бол ярианда би Австралид очиод тэгээ янз бүрийн ажил хийж явахдаа энэ маань миний илүү амьдралын маань одоо гол утга учир үндэсүүл юм байна гэж олсон гэж байна. Тэгэхээр тэрнээс өмнө юу таныг тэгвэл ингэж хөтлөөд яваад байна. Болчих болох зөндөө сонголтууд байсан биш. Танаас шалтгааллах болон шалтгааллахгүй. Хөтлөөд байсан тэгэл яалтчгүй л нөгөө дуртай даал байгаа байх гэж бодож байгаа шүү дээ. Угаасаа нөгөө нэг хүний чадвар чинь ген дамждаг гэдэг ба шүү дээ. Нэг юм хүн 15 олон удаа хийчээд хүүхдтэй болох юм бол тэр нь хүүхдэд нь скил нь удамлагддаг гэдэг шиг. Гэтэ яг тэр удамлагдаад яалтчгүй дуртай болол явж байгаа. Өдийг хүртэл. Яг хайж байгаа олон шалтгаан байсан баг. Ингээл гимтэл
хагалгаанд ороод гимтэл дээр хөлөл гараа залгуулаад хадуулаад хамраа хуглаал ч юм уу гэх юмнууд зөндөлөх. Гэхдээ яг артталт нь мэдээж хэрэг дуртай. Яг юунд нь дуртай гэхээр одоо хүртэл мэдгүй. Тэр нэг салхи татуулаад явах, хүнтэй уралд хөрсөлдөх, ялах, шантрах тэр олон мэдрэмжтэй артталт ингээл гараал дуусгаал дараачийн юмнууд ингээл ингээд даваанууд нь гарч ирээд байгаа л явж байгаа байх. Магадгүй ингээд хандчих юм бол бас өөр мэдрэмж авах магадгүй. Хэрвээ ингээл Дакар төрүүлээл ингээл мөнгөтэй болоод ч юм уу ингээл авраг болоод ингээд бүр ингээд дэлхийдээ ханчаад байна шүү дээ. Тэгэх юм бол магадгүй өөр мэдрэмж авах. Гэтэ өсөглөн байгаа болохоор л явж байгаа. Бас хийх ажлууд байна тий гүйцэх зорилгууд байгаа бол явж байгаа. Наад чинь гоё хариулт тий. 2011 он та анхны хүрэл медаль нь одоо ингээ харахаар ямар дурсамж сэдэрдэг вэ? Тэр чинь бас л хүүхэд 15 настай хүүхэд медаль авч ирсэн гэж тий. Тэр чинь тэгэл 50,000 төгрөгийн шагнал авчаал аав ээжтэй харуулаад өнгөрөөл байтсан л санаанд орд шүү дээ. Тэнгүүтээ би яг тухайг бодоход ерөөсө байранд орно гэж явдаггүй юм байна л гэж боддоо шүү дээ. Зүгээр ингээд тэр дунд тэр хүүхдүүдтэй ингээ уралж байгаа нь айгуу гоё. Тэрнээс шүүл байр шагнал нь ерөөсө хамаагүй юм байна л гэж боддог. Тэгэнгүүт одоо ингээд уралж байгаа зарим залуучдыг харахаар ингээл хүмүүсээс ангилал шаардаад уралдаанд ягаад ийм сонирхчтой ангил байхгүйгаан ч юм уу ийм ангил байхгүйгаан эсвэл ингээ мотор нь ингэж ангилах хэрэгтэй гэл ингээд нэг юм шагналын төлөө хүмүүс айгүй их байдаг болцсон. Тэгээд дээрэс нөгөө цол хэрэгэм гэдэг зүйлийн ардаас айгүй хүмүүс өөцөлддөг. Яаж тэрийг авд яах юм дөө. Ахыгаа ингээ хилээд өгч юм уу тийм хүмүүс айгүй их байдаг. Тэгэл яг нүдэн дээр нь нүүрэн дээр нь хэлэхгүй байгаа ч гэсэн жоо муухай юм даа л гэж боддоо шүү дээ. Яг тэрэндээ биш би чи яг эсрэгээрээ дуртай юм хийгээ явж байгаа цаг хугацаагаа зөрүүлдлээд ингээ явж байгаа болохоор над тэр нэг цол хэрэг минж тэр мөнгө санхүү мөнгөнд ч тэр нэрээс сонирн байдаггүй. Өнөө маргааштай яаж хоолоо идья гэж байгаа л манай гэр бүл чи яг тийм шүү дээ. Яг чингэлтэй нэг жижиг хашаан дотроос л ингээл хүн болоо хөдөлмөрсөн. Нэг ч хүн зүгээр өөгүй. Би хар багасаа барилгын ажил хийдэг байсан. Аав ээжтэй тусалдаг байсан. Хашаа ороогоо цэвэрлдэг. Аль нохооны хоолоо хийдэг. Ингээл ер нь ингээд яг гэр оролт ямар хэцүү вэ? Яг тэр амьдралаар л өссөн. Тэнгүүд ингээл бүх юм нь одоо ингээ бэлэн хөвгтөд аягүй их гарч ирж байгаа. Тэднэрсийг нөгөө талаас яг аав ээж нь дэмжиж аягүй гоё харагдаж байгаа ч гэсэн тэр ирээдүйд яг ямар хөвгт болох болоо гэдэг дээр аягүй их санаа зовдөг шүү дээ. Би чи яг нөгөө ингээ байхгүйгээс байж үзэл байхгүй байж үзэл ингээд явцсан болохоор юмны үн цэнийг мэднэ. Хүнийг танина. Энд новшийн хүндээ новшийн гардуу нэг юм нэг хүнээс юм гордсон ч юм уу нэг ашиг сонирхлын найзууд байдаг шүү дээ. Тим юмнуудыг ингээд салгаж ялгаж сурцсан. Тэнгүүд одоо энэ нэг жоохон бэлэн байгаа хүүхдүүдийг хичнээн мундаг аав ээжтэй байгаад өөртөө яг яах болоо гэж их санаа зовдөг дөө. Би өөрөө бас гэр оролт өссөн. Гэхдээ гэр оролт өссөн хүмүүс нөгөө survival skill гэдэг шиг амьдрахт тэмцэх чадвартай өсдөг юм шиг надад санагддаг. Яалч өөрөө ч хэлдэг шиг галт түлхээ өглөө галт түлхээс ихсүүлээл өөрөө усаа зоон түлээг хаална гэхээс чинь хийх ажил мандахгүй шүү дээ. Тий. Гоё л дөө. Тэр бас өссөн орчин өнөөдрийн таны энэ төсвөр хатуужлын спортод тууштай амжилт гаргаад явахад бас нөлөөлж байгаа бах тий. Магадгүй баг зэргийн л нөлөөлж байгаа. Тэрээс шүүл бүр амар гэр оролт төсөхөр бол амар зовсон гэж хүмүүс их ярьдیں۔ Гэхдээ би бол ад жаргалтай л байсан. Одоо хүртэл тэр амьдралаа бол сандж штгүй ус аваал. Тэгэл тэрвэр чинь байранд хоригдоод байхгүй гадуур хашаануудаар хүүхдүүдтэй тоглолоо мөгдөөл явдаг штт. Ээл тэр үе бол амар сандж штт. Би чинь чингэлтэй яргаатын 20 дугаар гудамжны найзуудтайгаа. Тийм. Найз гэдгснээс хэр их одоо найзуудтай байна. Ер нь одоо ингээд би асуултад тий одоо ингээд амжилттай болол ингээд бас олонний нүдэнд аваад янз бүрийн магтаалууд аваад ирж байгаа шүү дээ тий. Тэгэл даруй бай гэж бодож ирсэн чинь янз бүрийн хүмүүс таныг хүрээлж байгаа гэж бодож байна. Тэгээд одоо ер нь найз нөхөрлөл одоо юу гэж харж байна? Хэр олон найзууд байна? Ингээд бас нэр алдартай болоод эхлэхээр хүмүүсийн харьцаж байгаа хандлагууд хүртэл яаж өөрчлөгдөв юм бэ? Тий өөр шүү дээ. Би чи яг юунд явахаасаа Австрали явахаасаа өмнө мичмас карьер ус тийм амар өндөр биш ч гэсэн дэжгүй байсан байхгүй. Тэгэл хүмүүс ч нөгөө нэг төрүүлээл орчтож төрүүлээл Азаа аврахт ч ингэж 3 дороод ч юм уу ингээл амжилттай явж явахт бол мэдөө гээл айгу сүрхий байсан хүмүүс шал өөр болно. Тэр бол яг үнэн. Хэрвээ яг ингээл авраг байгаа л сайн явах юм бол хүмүүс айгу гой хүлээж байна.
Тэгэл би ингээл Австрали явбал хинт ч хэрэггүй яг 3 4 жил ингээ алга болол намайг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгэл гинт гараад ирэхэд бол хүмүүс шаал өөр хандлагатай. Тэгэл буцаад ингээд нэг юм амжилт үзүүлээд гарч ирээд ингээ явангууд хүмүүс бүр шаал өөр бол. Тэгэл өмнөхөөс илүү амжилттай явах юм бол ингээл хүмүүс чамайг хүрээлнэ. Тэгэл харьцаж байгаа харьцаа нүртэл амар ихгүй хүндлэлтэй болоод тэгэл яриа сонсож монсоол. Тэгэл ингээл шал өөр болдог. Тэр жоохон муухай. Гэхдээ тэр бол амьдралын яг бичгтэйг хууль шүү дээ. Хүн ямар дугаар, ямар машин, ямар хувцастай явж байгаагаас нь хараад одоо хүмүүс ингэж дүгндэг, жааждаг. Тийм байдаг. Гэр бүлийнхэн даандаж та одоо юу гэж хэлэх вэ? Одоо ингээд түрүүн ярианд хэлсэн аав ээжийн хүчээр тусаад дэмээр одоо би энэ одоо өнөөдрийн байгаа байр суурьнд ирсэн. Тийм миний гэр бүл аав ээж бол намайг юунаас тутахааргүй өсгсөн. Яг өлсөн, зодуулсан ч юм уу тийм муухай өдрүүд дурсамжууд зөндөө байгаа ч гэсэн тэр бүгд яг миний төлөөл байсан юм чинь одоо л юусаа харамсдаг. Бараг Австрали явсан чи бараг аавда сайхан зодуулжсэн сайхан байждаг гэж бараг боддоо штэ. Тэгэл Австрали явбал ингээд тог усны мөнгө төлөөл сахар давсны дуустын маань гэдгийг барыг мэдчихэж байгаа юм чи. Тэгэл аав ээж манайг яварчсан зөв буруу бол биш зөв үсгсэн юм байна. Буруу үед нь хилдэг, загиндаг, зоддог байсан. Тэрэнд нь би одоо л ерөөсөө харамсдаг юм юу ч байдаггүй. Яг хөө ингээд генерашнээр өөр л баг л та. Биднэрсийн үед чи угаасаа аав ээж зодож л өсгсөн шүү дээ. Тэнгүүд одоо болохоор одоо барыг зодуулах юм бол цагдаа дуудаад өгчдөг болсон юм шүү. Тэнгүүд ингээд өөр болоод байгаа. Гэхдээ би өөрийнхөө бол сайн зодуулсан. Гэхдээ миний төлөө сайн болж өсөхөд тусалсан л гэж боддоо шүү дээ. Тэгэл миний хувьд нэг алдсан юм нэх юм бол би тэгж амар их найзтай бол өсөөгөө. Тэгж гадуур дотор намайг ерөөсөө баг 17 8 хүртэл гаргадаггүй байсан. Би PC тоглоё гэж намайг гаргадаггүй. Байжгаад яг Австрали явсны дараанаас л ерөөхдөө тэгж гарч урдаг болсон. Тийм тэрнээс бол 10 цагаас хойш гадуур дотор байхгүй. Тэгэл ер нь гэртээ байгаа нөхцөлд бол яг манайх ч ингээд өргөжөөд барилга барайл ингээд явдаг байсан. Ерөөс намайг баах авахаас хойш манайх ингээд жижигхэн гэр байжгаад гэрээсээ байшин болоод байшингаа гадуур нь тоосгодоод буцаж нураач хаяад ийм том байшин бариад тэрийгэ залгуулаад гараж бариад гаражаа томруулж бүр 2 3 давхар ийм байгууламж болгоод миний ерөөсөө хүүхднаас ерөөсөө тэрийг ингээд барилцалтай хамт өссөн байхгүй. Тэгвэл би ерөөсөө л багасаа барилгын ижил хийсэн. Тоосго блок зөөн, шавар ус зуурна, цемент зуурна. Тэгэл ерөөдөө яг тийм юм хийгээд өссөн. Хажуугаар нь мотоцикл янзлна. Тэгэл ах нартайгаа маазраал байждаг. Миний хүүхднаас нэг хаягдсан юм гэх юм бол яг тийм үеийн хүүхдүүдтэйгээ тэгж ингэж 6 цингэл PC тийм ерөөсөө байгаагүй. Тэрэнд жоох нэг тиймэрхүү байдаг ч гэсэн яг мэдэхгүй. Яг зөв буруу юм мэдэхгүй. Тэгэл тэрнээсээ болоод найз тэгж амарх байхгүй. Яг 10 жилээс үлдсэн 1 2 найз байгаа. Тэгээд багасаа найзлсан бас нэг 2 3 найз байна. Тэнгүүтээ яг сүүлд учирсан хэрнээ 10 жил найзлсан найзсаа илүү дотн найзууд ч гэсэн байгаа. Яг нэг гарын хуруунд нэг 5 6 л найз байгаа. Яг найзын тал дээр бол. Тэгвэл манай хэд чи яг ингээл намайг тэмцээнд явна маун гингүүд хоорондоо юм нэггүй жижигэн гөрөвчаад үсгэж жагаад мөнгө зөнгө цуглуулдаг ч юм уу. Тэгэл миний ингээл хэрэгтэй юмнууд наач чаашаага ингээд яваад өгчдөг тийм найзнууд байгаа 5 6 тийм ундаг. Түрүүн та ярианд дурдсан нөгөө одоогийн тамирчид бас медалийн төлөө ч юм уу ингээл зэрэг цул авахын төлөө бас байгаад байна гэдэг. Таны хувьд одоо баг 100 гаруй тэмцээнд орсон байх шиг байна. Тийм 100 би тэр чи яг нөгөө нэг өөрийнхөө резюмегээ ч юм уу танилцуулга бэлтгэхдээ финиш авсан тэмцээнүүдэд оруулаг байгаа. Зөвхөн шагнал авсан тэмцээнүүд байхгүй. Тэнгүүд яг үтсэх юм бол бараг 160 70 тэмцээнд орсон байгаа. Тийм. Тэндээс одоо медаль авсан нь медаль авсан нь бараг 70% байсан. Өндөр зүйлтэй. Тэгэхээр та бараг 70% гэхээр чинь бараг заах бүдүүн баргаар ихэд оролцсон тэмцээн болгонд бол бараг ямар нэгэн байр шагналтай байна гэд хэлж байгаа бүрдэхгүй баг. Тэгэхээр ийм хэмжээний амжилт үзүүлээд явж хахад медаль аваагүй тэр тэмцээний дараа та өөрийнхөө тэр ингээд тэгтээ бол замаа дуусгачих чаа тийм. Өөрийгөө амжилттай гэж илүү ингээд хардггүй эсэргээрээ би жоохон бүтлгүүчлээ гэдэг өнцгөөс нь илүү харах гээд хандлагатай байдаг уу? Би яг юун дээр алдсан бол техник үү эсвэл миний одоо хийж байгаа юмнаас болсон уу буруу техникээс буруу эргэлтэж байт юм уу тэр алдаанууд л хардсан шүү дээ. Тэрнээс бол уустаа азгүй маа энэ төр гэл тийм бол боддог шүү дээ.
Яг өөрийгөө хардаг, техникэл хардаг. Ерөөсөө хоёр юм л чухал юм чи. Өөрийгөө харна, техник харна. Алдаануудаа л эргэж давтахгүй байх. Тэгтээ гол нь тэр алдааг гаргаснаар дараачуудаа тэр алдааг гаргахгүй тулд хичээх хэрэгтэй. Ер нь тэгэл алдаанаас өнөөдрийн биел болж байгаа шүү дээ. Өчнөө сонголтууд хийж явж байгаа. Тэг ялангуяа уралдаж байгаа үед л тэр чигээрээ сонголт шүү дээ. Баруун зүй ирэх үү, тэр чулууг тэгж таах уу, энийг ингэх үү гэдэгүүдийг ерөөсө бүх шийдлүүдийг дорн гаргаа явчихж байгаа. Одоо жоон тэмцээний ингээ нэг нарийн детейл хэсэг рүү орё гэж бодож байна. Одоо тэр нэг өндөр манхнууд байдаг гэлсэн юм байна. Ингээ та нэг TED Talk-ийн ихтгэл дээр бог дуу шиг ийм манхнууд байгаа гэнэ. Ийм өндөр манхнуудаар уралддаг гэсэн үг тий. Богд уул шиг тэгээ гол нь богд ууланда огцом гэж байгаа эсвэл ийм огцом биш гэж байгаа. Тэгэл тэдгээрийг бүгдийг давн тэгээ давхын тулд хурдтай гарах хэвээр. Заримд нь буцаж унтарна ч юм уу буцаад доошгоо явна. Тэгэл тэр болгонд нөгөө шийдэл гаргаад бууж өгөхийн тулд дуусгахын тулд тэгэл бүгдийг даваал явна. Тэгэл амар том анхны арталт гарчаал за одоо баг дахиад хэдэн манхан байгуулаа гэл дээр нь гараад харахад цаашаа 200 300 манхан үргэлжилсэн. Тэгэл тэр чинь хамгийн гол нөгөө сэтгэл зүйн өөртөөгөө тулдах хэсэг болчихж байгаа байхгүй. За би бол чадна энийг хүн чаддığım би яаж чадахгүй ингээл тэгэл явдаг. Хамгийн дурсамжтай тэмцээн ямар тэмцээн одоо ингээ эргээд санахад яг дурсамжтайгаа ярих юм бол 2026 он тий 2025 оны Dakar лиг дурсамжтай байсан юм уу? 141 номер тоглодог тий. Тий анханасаа ингээд уралдах процесс нь мөнгө олж байгаа процесс нь тэгэл спонсор олоод явж байгаа процесс бүх юмнууд нь айгүй тийм сонирхолтой байсан шүү дээ. Би ч бүр яг явхаас өмнө өвөл мопед унтсан 12 сард. Тий 12 сард ч мопедтэйгээ нөгөө мерчээ зарц явж байгаа байхгүй. Тэгэл мерчээ зараал хүмүүс зараал нэг ингээл 250 мянган төгрөг гээл 250 мянган төгрөг ч 10 мянган төгрөг ч байсан би яг ингээл мөнгө л мөнгө гээл цуглуулаад лсэн. Тэгэл хүмүүс амар их тэмцээ яг ингээд хүсэж байгаа зорж байгаа гэдгийг нөгөө ойлгосон хүмүүс айгүй болон байсан. Тэгэл тухайн үед би нэг 10 мянган дагагчтай байсан чинь одоо ингээл нөө дэмждэг бараг 80 мянган дагагчтай болсон. Дэмждэг хүмүүстэй болсон айгүй гоё. Тэгэл ягаад тэр жилийн Dakar тийм уралдаанд дурсамж үлдээсэн гэхээр маш олон алдаа гарсан, эвдрэл гарсан, мотоциклэн дээр ч тэр мотор нэг өдөр зогсон, 9 манхан дунд зогссон гэл. Айгүй хүнд өдрүүд арталт гарсан болохоор айгүй дурсамжтай байсан. Тэгэл хүчтэй унсан, ухаалтсан гэл юмнууд хүртэл болсон. Тэдгээрийн арталт гарсан айгүй гоё дурсамжтай байсан болов. Тэгээд ав гахтайгаа хамт явсан манай аавын дүү. Тэгэл айгүй гоё өсөө. Тэг энэ жил болохоор 3 найзтай хамт явсан. Хоёр нь контент хийгээд. Тэг хамгийн гол нь энэ үнэтэй тэмцээнд зүгээр би ингэж оролцохоос илүү гоё юм докюментари үлдээ. Тэгээд тэр докюментаригаа эргүүлээд IPTV-чүүд юм өдөрт ингэж зараад өгөнгөтэй тэрнээсээ хөөв аваад магадгүй тэр маань ингээд дараагийн Dakar-д явхад нэг тодорхой хэмжээний эсхийг бүрдүүлж чадах юм болов гэж зориод тэгээ хийгээ явсан. Тэгээ нэг 50 минутын контент бэлэн болцсон. Тэгээ арай дуусах баг. Тэг сая нэг уржигдэр үзсэн тэгээд айгүй гоё л. Бар 2 3 үзэрнээ л залхахгүй л. Хизээ тавигдахаар байна. IPTV-гээр тэгвэл. Тий IPTV Univision-д өгсөн чи богино байна гэд ахгүй тэр мэдэхгүй яарсан тэгээ ярьж байгаад гойж байгаа л болох бах. Тийм тэгээд магадгүй нөгөө 88 гэл аппликейшн дэдиш өөр чи айгүй бол юм толчих шүү дээ. Луг ТV. Тийм тэгэл тэднэрс рүү гуугаал үтэн дээ. Магадгүй ойлгох хэлэхт тэгэл. Баг хөв тохирол тавиулах тэгэл. Одоо сонсч байгаа хүмүүс ойлгоод бодох уу? Юун дээр бэртэлтэй холбоотой юм дээр яг зөвхөн би ингэж утсан шүү. Зарим тохиолдолд одоо ингээ саяны тэмцээнд бол та ингээ бэртэлтэйг ороод ингээ дуусгаад ирж байна. Зарим тохиолдолд гэр бүлийн ятгалагч юм уу хүн өөрөө бодож за энэ жил нэг үнж чи те энийг бүрэн идгээ чи идэгцэн ямар амбис заяа биш ямар надад цаг хугацаа байна дараа жилээр энтер гэсэн тийм бодол төрөөд ирнэ хойш тэр нэг татахгүй юу? Монгол тэмцээнүүдийг бол тэгээд алгасууд бол байгаа. Тэгтээ бол гадны тэмцээнүүд бол байнга л боломж юм шиг харагддаг болохоор гадны тэмцээнийг бол бие өвчтэй байгаад бол алгасаагүй. Саяных ч гэсэн угаасаа мөч одоо яг энэ мөрний игэн байгаа шүү дээ. Энэ игэн чи өөрөө явсаар байгаа энэ юутайгаа холбогдоод, мөртөйгөө холбогдоод. Тэгээд энэ артлын дал байгаа шүү дээ. Дал чи ингээ ардаас орж ирээд мөртөйгөө холбож байгаа байхгүй. Энэ гурыг нийлүүлж байгаа тийм нэг ид байгаа даа байхгүй. Холбоос тэр холбоос тасарсан байхгүй. Тэгвэл миний мөр унжаад игэн дэшээ сүрдээцэн. Тэнгүүд одоо нэг ойролцоогоор тэр чинь нөгөө нэг зураг авахлаад аягүй том харагдаад байгаа гэсэн нэг иймэрхүү хэмжээний салцсан байгаа.
Тэгэл одоо энэ ч амар ядаргатай шүү дээ. Одоо нэг юм ясагч нь одоо юм хугарцсан ясагч нь ингээл ямаар ингээл хатгаад л юм гэсэн үг байхгүй. Яг уралж явахт бол уралдаад ингээл хараагаал буух болгон тэр маань ингээл арьс руу хатгаал өвдөөл. Тэгэл би яг ингээд явж байгаа тугарчул яана гэж бодох ч үе. За хугарцсан чигтэн би яваад л зүгээр өс шүү дээ гэж бодох ч үе. Ингээл айгу нэг талаасаа айгу хэцүү. Ингээд тархин сигнал өгөөл хурдаа асаач. Тэгэл тэрвээ тэгж байгаа ч гэсэн тэгэл энийхээ арталт гарна гэсэн зорилготой тэгэл өдөр өдөртөө этапын аваргуулвал яг гоё л байсан л да. Магадгүй энэ 1 жил 2 жилийн дараа ярихад айгу гоё болох. Тэг ялангуяа би ингээд зориод энэ жилийн бүх цувралуудыг дуусгана гэсэн зорилготой байгаа. Тэгэд одоо саний тэмцээнд хүртэл ямар нэг спонсоргүй явсан. Өөрөөсөө 100% зардлаа. Адилж байгаа компаниас зардал гаргаад ингээд явсан. Тэгэл яаж хийж байгаа арталт нь гарчих юм бол магадгүй 10 жилийн дараа энэ амжилтыг маань эвдэх хүн гарч ирэхгүй байх юм бол магадгүй 10 жилийн дараа мөрөн дэлхийн аврагт төрүүлжсэн гэж ярихад гоё гэж боддоо шүү дээ. Дакараар ралли төрүүлсэн тийм. Раллигийн дэлхийн авраг. Гэхдээ яг миний гол зорилго маань юу шүү дээ. Миний амжилтыг давуулах хүмүүсийг гаргаж ирэх зорилготой. Би ч ингээ яваад холбоотой сүлбэтэй болоод гадаад багуудтай харилцаад нэг харилцаа үүсгэх Монгол хүн ингэж явдсан шүү гэдгийг ингээд тэднэрт мэдээлэл өгөөд тэгээд хамгийн гол нь яг яаж тэр процессуудыг ингэж давж туулах гэдэг юмнуудыг би өөрөө бүгдийг нь мэдчихэж байгаа. Тэгвэл надаар дамжуулаад одоо би жишээ нь нэг хүн ирээд одоо жишээ нь ингээд ямар ч уралдаггүй хүн заяа. Гэхдээ мотоцикл ундаг. Ирээд би энэ дэлхийн цувралын нэг ормоор байна. Аль нэгэнд ормоор байна. Гэхдээ Дакар бол оруулахгүй. Дакар ч өөрөө юутай, цензуртай. Ерөөсөө шалгалт авна. Хэдэн уралдаа хэдэн яас юмнуудыг хардаг байхгүй. Тэгвэл бусад уралдаанууд нь бол орох боломжтой. Жишээ нь би тэр үнийг аваа яваад ингээд ментор хийгээд явсан ч болно. Эсвэл хамт явсан ч болно. Эсвэл би эндээ шууд бүртгэлийг хийлгээд нэг багт оруулаад ч юм уу ингээд үйлчлээд өгөх боломжтой. Тэгмүүд одоо нэг үеэ ботход яг урд нь 5 жилийн өмнө тийм хүн байхгүй л байсан байхгүй. Яг юу болоод тийш яваад яг яахыг мэдэхгүй шүү дээ. Тэгвэл одоо би хүссэн багт нь оруулаад хүссэн мотоциклийг ингээд багт нь оролцуулаад тухайн нэг ингээд уралдааныг дуусгах хэмжээний тэр бүх мэдээллүүдийг өгж явж болно гэсэн үг. Тэгмүүд яг ингээл баг багаар твшилт хийгээл байгаа юм л да. Ер нь та хэрэг айдیں۔ Одоо жишээ нь эрзэргийн спорт гэж хэлж байгаа боловч сая ингээл яг энэ мөрний гэмтэлч юм нөгөө яг л мотоцикл унахад чи гарын оролцоо хамгийн чухал байгаа учраас эн чинь ингээл хуурчгүй гэдэг айдас төрдөг гэдэг гэж шүү дээ. Ер нь энэ айдастайгаа яаж нүүр тулаад яаж даван туулах вэ? Хэр их энэ айдсыг дарж гин? Яаж дарж гин гэж асуух юм уу? Нэг сүртэй дарж байгаа юм байхгүй. Дарж байгаа юм гэх юм бол мэдээж нөгөө зорилго маань л дарж байгаа юм болов. Тэгэл бүр амар заа салчгуудаа хуурчгуудаа гэж айсан юм бол миний бодлоор байхгүй шүү дээ. Тий. Яг усаалаад хугаранд л үз. Тэгээд үнэхээр болохгүй бол болохгүй. Хэл хэрэг болох ч байгаа бол болдго юм болоно. Болдгоор л болох гэж боддоо шүү дээ. Тэгээд айл болох нөгөө нэг уусаа уралдаан чинь тэр чигээр айцтай. Тэгэл тэр том нөгөө нэг юм сааднууд гарч ирнэ. Тэгэл нэг юм холброхч байт юм уу нэг унах болгон ч айц шүү дээ. Тэгэл тэр айцнуудыг гоё давж туулаад явж байгаа нүрэ аягүй кайфт шүү дээ. Би ч өөрөө яг айц тэг риск те энэ гаргаж байгаа аюул ослын тэр нэг бодож байгаа юмуд тэр болгонтой ингэж нүүр тулж явдаг учраас тэр нь өөрөө аягүй гоё мэдрэмж өгдөг болохоор л явж байгаа. Тэгэл нэг талаас айц дуртай юм болов. Экстрим гэдэг спорт ч өөрөө айц шүү дээ тий. Бас адреналин кайф тий ямар нэгэн бодис ингээ ялгараад шүү дээ тархинд. Таны нэг найз өснө үү? Нэг хүний өгсөн ярилцлагыг би ингээд нэг рил байсан баха. Таны Facebook пэйж дээр би ингээд гүйлгээд сонсчихсан чи. Тэр хүн ярианда нэг юм дурдсан. Тэрийг би лавшруулж асуусан. Мөрөн төсөл багтаагүй ч гэсэн өөрийнхөө зардлаар өөрөө ингээд мөнгө босгоод ингээд явсан ингээд. Тэр төсөл гэдэг нь юу яриад байна? Яг тэр нөгөө тал нутгаас Дакарт гэдэг төсөл явж байгаа. Монголд. Тийм Монголд. Тэр төслийн зорилго нь болохоор яг энэ мундаг явж байгаа залуучдыг Дакар ч юм уу дэлхийн аврагт оруулах. Тэгээ тэр хүн ерөөсөө ажил нь уралдах. Тэмүүд арталт нь баг байж байгаа. Медиа баг. Тэгээ мөнгөний босгоод хүмүүстэй харилцаад тэр хүний ерөөсөө ямар ч оролцоогүйгээр тэр зардлуудыг ингэж олж өгдөг тэм төсөл гэсэн үг. Тэгээ би тэр төсөлд багтаагүй л дээ 2 жил өөрөө л болгосон. Яг хоо тэр төслийг санаачлаад хийж байгаа хүн яг хоо миний анхны Дакар дээр хамт явсан. Миний медиаг давхар хариуцаад явсан. Ууна гэдэг ахыг. Тэгээ ахтай бол маш их баярлдаг. Мэдээж хэрэг миний тэр Дакар дээр
бүх тийм жаргалтай зовлонтой акшнуудыг ингэж авч бусдад хүргэж явсан. Тэгээ нэг талаасаа ч гэсэн би ах тус тусалсан юм болов. Миний хийж байгаа, миний уралдаж байгаа юмуд бичлгүүдээр ингээд хүмүүст хүргээд тэгээ явсан бас өөрт нь бас ийм дагагч нар ч юм уу, таньдаг хүмүүс ч юм уу олж өгсөн болов гэж бас боддتي. Тэгээ яг төсөлд багтахгүй байгаагаа би мэдхгүй яг нэг шалтгаан байгаа. Тий, аль болох зөв талаас нь л харж байгаа. Яг мөнгө санхүүнд болохгүй байгаа. Гингүүд л яг хажуу талаас юм хүмүүс орж ирж штэ. Үгүй чам дуугнах чинь дургу байх ч юм уу те. Эсвэл танаа аавд чинь дургу байх ч юм уу. Яг өөр юм дээр би бол ерөөс ингэж хэлж байгаагүй. Гэтэ яг ийм юмуд айгүй олон сонсогддог. Тэгэл ингээл чамайг айлуулах хавчдаг ч юм уу те. Тийм юмуд айгүй их сонсогддог. Гэтэ би арайч тийм хүн биш гэдгийг нь бол 2 3 жил тэр байтуд олон жилүүд нөхөрлөөд дүүн байгаа үдцсэн болохоор арай үгүй хаа гэж бодож ш тахаа. Үдж байгаа бол хэлээрээ. Тэгээд тэр төсөлтөнд тэгвэл яг өөрөө чинь явж байгаа англилд уралддаг санхүүжилт авдаг монгол хүмүүс байгаа юм уу? Бага штэ. Манай халуун болд ахсаа явсан. Одоо ардаас нь Батмөх гээд надтай уралддаг. За сая тийм байна тий. Одоо эднес ингэ явж байгаа юм. Тэр хэвлэл мэдээлэлээр Батмөх гэх нэр нь яваад. За. Тий, ингэ явж байгаа. Тэг яагаад ч намайг ингэ төсөлтөд оруулах байгаа. Тэг гайх чинь. За. Санаар л харчих штэ. Мөнгө нь болохгүй юм бэлгтэй гэл. Сая ерөнхийлөгч Хүрэлцөхтэй. Тий. Та уулзсан. Тэгээ фэйсбүүк дээр нэг тийм бичсэн байсан. Би тэрийг зөв сонирхоод тасаа гэсэн. Атархагч нар мөрөнд угаасаа атархагч л бай тээ. Илүү ихийг би хийж үзүүлнэ гэд. Ер нь ингээ хүмүүсээс хэр их тийм сөрөг сэтгэлдлүүд ирэх үү мэдээж дэмжиж байгаа нь угаасаа дийлэх олонх байгаа гэдэгт бол би зөө хэлтэй. Тэгвэл ингээд энэ салбарт шарлахах тэгээд бас зарим нь нацтай гэж хэлэх юмыг амархан гэж харах цаана нөгөө болохгүй цаана ямар зүйлийг туулж байгаа хүмүүсийн мэдэхгүй нэг өнцгүүд зөндөө байгаа шүү дээ. Тэр юм яагаад тэгж битсэн өөрөө. Өө ах тэгэл урд нь ч угаасаа тийм нэг талаасаа хатаархагч нар нөгөө талаасаа бас магадгүй надтай уралд нэг ангиллын нэг залуу байгаа болов эсвэл өөр хүн ч юм уу тэр хүнийг дэмждэг хүн л байгаа л гэж боддог шүү дээ. Нэг 90% нэг 5-10 хүн л тийм хүмүүс үт юм дөө хөвч чадаар орж ирнэ. Ерхийлэгчтэй уулзсан бол айтайхан юм бичээж на постн дээр хөндлөгөө харьцаад марцаад эсвэл яасаа очиж гавьята гуйв мөө яасаа аав ч бас гууж авсан гавьят чи бас гууж авах нь мох нөө гэсэн юмуд ингээ мессенжерээр орж ирнэ. Эсвэл коммент дээр нь бас бичиж орж ирнэ. Тэгэл би тийм комментнуудыг бол манай нөгөө 2 3 багт байдаг хүмүүс шууд устгаа яж тох надад уншуулахгүй гээд. Тэгэл тийм хүмүүс мессенжерээр бас шууд бичиж орж ирнэ. Тэгэл тэнгууд нь би шууд биччихтий. Яг ингээд атаархагч нар та байж ижил би өдөө өрж байгаа шүү. Намайг ингэж хурцсалж ингэж би өрж байгаа шүү гэдгийг л харуулах гэж бичсэн. Би хизээш олон улс хэмжээний мастер гэдэг цолоо 18 9 онд гэж бүрдүүлчихэд би хизээш нэхээгүй. Цолоо аав ч юм би уус цолны төлөө уралддаг. Тэгээ миний цолыг 24 25 он гэж өгсөн байхгүй. Тэрийг ингээд өгсүүнээс нь асуусан тэгсэн чинь би чамд чи айл үжээ 5 10 жилийн өмнө авцсан гэж бодсон шүү дээ. Хүмүүс чамайг олон улсын хэмжээний мастер гэж дуудаад байдаг болохоор ингэж ингээл надад хэлж ирсэн яг шалтгаанлах. Тэгэл нэг талаасаа би тэрийгээ бас оруулсан байсан. Би хизээч цолны төлөө ч юм уу гавья тийм юмд амар дуургүй. Яг над гавьят гэдэг өгөх юм бол би баг авахгүй байх. Тэр чинь амар хүнд тийм ачаа болчих واخ тий. Нэг уралдахад энэ гавьят тамирчин байж нэг ингэчгүй тэгчгүй тий. Тийм юмд айгүй их орж ирнэ. Сая нэг саксны тамирч ч бай. Ингээ шууд жоох хөвгтүүд ингээл гавьяд өгцөн. Нэг талаасаа би бас буруу гэж харж байгаа байхгүй. Тэр хүмүүс ингээл лимитэндээ тулж байгаа байхгүй. Цаашаа ингээд тийм өсгөлэн байх хэрэгтэй тий. Би магадгүй нэг 40-тэй 50-тай тэр шагналыг авах гэдгийг ингээд холдоо харж байгаа байхгүй. Тэрээс надад одоо ингээ өгч юм бол би нэг жоохон тийм өсгөлэн биш болчих юм болов уу гэж бас боддتي. Ээл тийм сөрөг юмуд айгүй бол орж нэ. Тэр бол нэг стресстэй хүлээс. Одоо манай авч чинь хаа байсан 1997 оноос хойш ингээд автомат спортоор хичээллээд KTM гэдэг брендийг Австраас оруулж ирээд тэгээд ардаас нь Polaris гэдэг брэнд, Indian, Southern гэх хятад брэнд ч юм уу эднэрсийг ингээл хүмүүс таниулаад, унуулаад тамирчдыг дэмжээл тэгээд баг ингээд лист гаргасан чинь 30-аад тамирчин гаргаж ирсэн байлээ. Тэнгүүдээ тэр 30-аад тамирчныхын баг 10 хэдэн тамирчин олон улсын хэмжээний мастер, үлдснүүд нь мастер, дид мастерууд гаргаж ирсэн. Тэгээд үзэхэр чинь баг тэр хүн чинь гавьят тасалжуулагч тамирчин байх ёстой хүн болж харагдаж байгаа байхгүй.
өөрөө олон улсын хэмжээний мастер. Тэгээ намайг бас гаргаж ирсэн. Юу өөрөө бас олон улсын энэ Нисеки гэдэг уралдаануудаас 2 удаа алтан медаль авсан. Тэрнийхээ ачаар ингээд гавьяат гэдэг цолыг авсан гэдгийг бас хүмүүс ойлгохгүй. Ингээд бичиж орж ирж байгаа юм. Тэгээ аав шиг бас ингээд ерөөлөгчөөсөө гуйж байгаа гавьяатаа авах чинь юм авах чинь үгээл ингээд тэнгүүд тэр аккаунт руу н орохоор ерөөсөө тийм найз майз юу гэж байхгүй тийм хуурамч аккаунт. Тэгэл яг атаарах чинь 100. Тийм хүмүүс ч одоо цөөнгөө. Яг монголчууд ч одоо ер нь фэйсбүүкт юу л болж байна нэг цагаан атаархал бол байж болно шүү дээ. Би ч гэсэн цагаан атаархал байдаг байхгүй. Одоо жишээ нь би халиг байх татаархдаг. Яагаад татаархаж байгаа гэхээр ингээл юу ч өөрөө ингэж нөгөө нэг процессыг ингэж 100% хийхгүйгээр арталт нь баг ажиллаад мөн ингэ босгож ирж байгаа. Тэр бол би хараад цагаан атаархал байхгүй. Өө надад нэг юм гой баг байдаг болоосоо гэдэг юм атаархал. Тэрийг бол би шууд ингэж хилчдэг ч юм уу те. Ах намайг энэ төсөлтөд оруулчихсан шүү дээ. Би халиг байх татаархаж юм уу. Тийм шууд хилчдэг. Тэнгүүд өөр атаархал байгаа байхгүй. Тэгээ өөрөөс нь дээшээ гарчингууд ч юм уу. Ээл тэр атаархал чөтөө нэгнээс илүү гарах юм Монгол хүмүүст нөгөө нэг хаа байсан тэр манжийн дардлын үеэс суудсан юм болов. Зам дээр ч гэсэн харагддаг байхгүй. Зүгээр ингээд арталт нь явж байхдаа айгу удаа явж ийсэн аа. Хажууд нь гараад гүйц төрүүлэх үйлдэл хий гэхээр дагаж хааслааддаг. Тэр хүртэл манай нөгөө хүмүүсийн тэр потенциал байгаад байгаа байхгүй. Нэгнээсээ доор орох ч юм уу. Тим юмнууд айгу харагддаг байхгүй. Бардамнал тий. Тийм бардамнал нэгээс илүү гарах хойно байж болохгүй гэдэг юм нэг сэтгэл зүйн дарамтч байдсан юм мэдээгүй. Тэр байдаг гэж хардаг. Гэхдээ надад бол атаархал байдаг. Би бол хүмүүсийг хараа атаархдаг. Мундаг явж байгаа гадны тамирчдыг хараад атаархаж байна. Мундаг явж байгаа. Би одоо манай халуун болт хараа би бол бахархдаг фэн нь. Багаас харж өссөн. Ямар ч ховц хүмүүс ямар гоё харагддсан юм бэ гэж боддог байсан. Ингээл ахыгаа одоорхоор бас ингээл үнэндээ хэлэхэд атаархаал ингээл явдаг. Тэр бол мэдээж хэрэг цагаат тахал байж бол. Гэтэ ингээл бусад юмнууд тэр тэгж муухагаар бичих, дотроо бодох, ингэж хараах, зүхэх юм нэг аюу муухаар гэж боддоо шүү дээ. Гэтэ манай үеийнх бол дэжгүй байх. Манай үеийнхэн чиг юм үзээ туулаад явж байгаа. Тэнгүүд яг биднэрсийн өмнөх энэ нэг үе байгаад байна. Энэ үе магадгүй ингээд байхгүй болоод гайгүй болчих юм бол гэж боддоо шүү дээ. Юм үзэж нүд тайлах нэр бас нэлээд чухал бах тий. Татгшаа явах, олон хүнтэй харьцаж үзэх, олонний дунд орж хар бур ажил хийж үзэхээс ахуулаад тий. Нэг ингэж гоё өргөж өгөх гэхээс илүү ингээд татдаг хүмүүс амар олон байдаг. Бас генерашны ялгаа нэрэ байгаа. Тэгэл найзууд хүртэл байна шүү дээ. Ингээл жоохон хорлцохгүй. Тэр бол мэдэрдэг тий. Ер нь хүн анзаардаг гэж боддог. Гэхдээ дэргэд байгаа хүн атаргаж байгаа нүднийх нь харцнаас мэдэрдэг шүү дээ. Би ч манай ээж хүртэл намайг ингэж хөдөө нөгөө нэг юм нийтээр юм том автобусны дотор шар юм нэг автобуснууд байдаг шүү дээ. Тэр чинь юу гэдэг лээ. Тим автобусны дотор суугаад мотоциклуудаа том машинд очиад бид нар чинь улсын авраг гээд зүүн бүрэн хөвсгөл завхан махан гээд ингээд нөгөө гарнууд нь ингээд нийт улсын аваргын нийт оноогоор төрүүлэхийн тулд ингээд цуврал тэмцээнд болдог гэсэн юм. Ээл ээж намайг аваа явдаг. Дүүг авч явал дүү чинь жоохон 100 амралттай. Ээл намайг ингээд 3 4 дархан ингээд завхан аваад явдаг. Тэнгүүд айгүй хэцүү шүү дээ. Майхандаа мотоцикл авч хоноотч хорлдог гэсэн юм. Яаж хорлж юм? Миний банкнд усын. Хаазны тороосыг тасдна. Эсвэл миний мотоциклийн дугууны гол байгаа шүү дээ. Тэр голны болтыг авч хаяа юм уу? Ийм нөгөө нэг юм хорлолууд айгүй хөтг гэсэн. Тэгвэл одоо бол хариустай миний бодлоор байхгүй болсон юм санагддаг. Хуучин бол байдаг гэсэн айгүй хэцүү. Тал нутгаас Дакар гэдэг тэр төслгээд нэгэнд одоо ингээд бүх юма бэлдүүлээд ингэх чинь бас нэг бодлын хүний нуруунд дээрээс асар их ачааг авж байгаа бах. Тэгэхээр би ийм асуултыг дараагийнх нь асууж бодож байна. Ер нь ийм том мотоспортод авиас одоо зөвхөн хувьчлыг бол авиас хэдэн өв та нөлөөлдөг гэж боддгоо. Систем буюу одоо үйлдвэрлэл зарим мотоцикл одоо үйлдвэр брэндээс хамаардаг гэж байна. Та бол түрээслээд явдаг гэж байна. Иймэрхүү систем, арталт нь ажилладаг механик, баг, бариач гэл ингээл асар олон юмнууд байгаа шүү. Тэгэл санхүүгийн дэмжлэг гэл энэ хоёрыг та жинлий гэвэл хэд хэдэн үе харьцаатайгаар жинлэх вэ? Амжилтад нөлөөлдөг хувь нь. Тэр хүн яг авиастай байгаа зоригтой байх юм бол магадгүй 90% байх. Вау. Тий. Үлдсэн 10% нь бол тэгэл бусад амрагдах зүйлсүүд мотоцикл тэгээд нөгөө бариач сэтгэл зүйч байд юм уу те хоол зүйч байд юм уу тэрнээс нь хамрах 90% нь авьяас л та. Тэгвэл миний төсөөлж яснаас их өндөр тоо шүү. Тийм би бол 90% гэж бодож байна. Хэдий авьяасгүй байгаад яавал бас чангалтай. Ялангуяа бид нарсын уралдаан чанга штт.
яг 8000 км мотоциклийн дуран дээр өглөө 4 цагаас оройны хаяада 7-8 цаг хүртэл явна. Хэд хоног үргэлжлэхгүй тэгж. Тэгэж 14 хоног үргэлжлэн. Тас нэг ч өдөр амрахгүй мó. Дундаа 7 хоног дээр нэг өдөр амарна. Тэгээ явах ч бас чанга штэ. Жинхэнэ сэтгэл зүйтэйгээ тулж байгаа. Яг хүнтэй уралдаж байгаа ч гэсэн яг бод байдал дээр бол өөрийнхөө бие хаатай л уралдаж байгаа сэтгэл зүйтэй. Бүхс мөхс бол жинхэнэ нялга болно штэ. Нэг улаан бүхстэй сарамгчин гэдэг шиг л бүхс бол ерөөсөө улаагаал нөгөө нэг юм өдийн автсан дахиа юм нэг бэрзгэр арьстай байдаг штэ. Яг тийм болчих бүхс. Тэгэл гар ингээ битүү цэврүүтэй ингээл арьснууд нь хатуурсан. Ер нь чангацчих тийм л л. Тэр олон километр явж хахад ер нь та янз бүрийн юм сонсч мас тийм үү? Зүгээр ингээд тэр өдөржин тэгэл ингээл юу сонсохгүй ингээл төвлөрөөл явчих тийм үү? Яг уралдааныг спешиал гэж бид нэрс ярьдیں۔ Тэгвэл спешиал хэсгээр нь бол яг нөгөө жинхэнэ тэр нөгөө манх уул хадар явна. Тэгвэл нөгөө хэсэг нь болохоор лайсэн буюу бид нэрс спешиал руугаа яваад явах хэсгийг тэр лайсэн гээд спешиал дуусаад дараагийн камп руугаа явах хэсгийг бас лайсэн гэдэг байхгүй. Эдгээр километрүүд бас их 300-аас 400 заримдаа 800-900 явдаг юм хэсгүүд байгаа. Бид нэр цаг өгчнө. За 800 км-ийг чи 10 цаг дотор тулах хэрэгтэй шүү гээл цаг өгчнө. Тэгээд дээдл нь километр дээр нь бас 120-оос дээш гаргаж болохгүй шүү гэдэг юм лимиттэй. Тэгэл тэр хугацаанд чи бас аюул бол юм сонсноо. Юм подкастын бас би нэг хэд хэдэн дугаарыг нөөс тэндээс сонсч ирсэн. Тэгээд мандуулахын подкастыг сонсдог. Тэгээд муужгаа мууд сонсно. Тэгээд өөр чин нөгөө санжаахын подкастнуудыг сонсно. Айгүй их подкаст сонсно. Тэгээд бас түүхүүд сонсно. Нөгөө яг жинхэнэ нөгөө юуны үе юм уу? Социализмын үе. Тэгээд дээрэс нь нөгөө манжин дардлын үе. Тэрний өмнөх хиттийн дардал, тэрний дараах хиттийн дардал гэж ерөөхдөө түүхүүдийг сонсох айгүй гоё. Яг тэр жинхэнэ түүхүүдийг сонсоол тэгвэл яг тэр дунд ч нөгөө галдан бошигт ч байд юм уу, Сүхбаатар жинжин ч байд юм уу, тэдгээр юм нэг ялтын төг мөхийн Чингис хааны түүхүүдийг сонсож байгаа бол гарах юм шүү дээ. Хална өнөөдрөөс та гэлээ. Дотроо хараагаал та өнөөдөр би жинхэнэ тэр хүмүүс ингэж цус махаа ингэж гарган байж одоо ингэж бидний амьдарч байгаа одоо энэ улсыг авч үлдэх гэж ингэж хичээж чадах та би юу юм ингээл өөр хойч. Тэгэл өглөө гарахтаа амар догтлолтой гар шүү дээ. Тэгэл тэр явж байгаа 200-300 км чинь төг сонсоод бол газ өнгөрөөл өнгөрч байгаа юм чинь. Та ер нь итгэл үнэмшил байдаг уу? Өөрөө өөртөө л итгэдэг үү? Тий, итгэл үнэмшил байгаа шүү дээ. Би ээж авдаа итгэдэг, уул усандаа итгэдэг. Байгальчлалд итгэдэг. Ямар ч газар уралдсан тэр газар та нэг залбирчдаг тий. За өстөө ингээд намайг уул ус минь хад минь чулуун минь намайг ингээд түшээрээ би хичээх болно. Миний ингээд зорилгыг ойлгоорой ч юм уу ингээд хэлээл. Тэнгүүтээ нэг жоох юм өргөчдөг. Нэг өдөртөө байгаа тэр нэг самарч үд юм уу, бичэнж үд юм өмнөдөө өргөөл. Тэгэл намайг ингээд саадгүй явахт мань туслаарай гэдэг ч юм уу. Тэгэл гарчдаг. Тэрнээс ч бол тийм шашин машин байхгүй. Тэгээ тамирчд бол янз бүр шүү дээ. Ингээд янз бүрийн юм үйлдэл тэгэл гарна. За одоо 4 дахь шатны гараа 9 сард гэсэн тий. Одоо тэр бэлтгэлүүд нь та хийгээд эхэлсэн үү? Ер нь дараагийн шатны уралдаанд бэлтгэл хийнэ гэдэг нь яг ямар процессыг хэлдэг юм? За нэгт мөнгөний бэлтгэл байх хэвээр, хоёрт биеийн бэлтгэл байх хэвээр. Би бас биеийн бэлтгэл хийж чадахгүй байна. Саяны тэмцээн нэлээд тарга явсан л та. Би ч баг хэр баргийн ингэж тэмцээнд явж үзээгүй. Ер нь 70-аас 75 кг-ийн жинтэй уралддаг байхгүй. Тэгвэл сая чинь баг 80-81 кг-тай уралдсан. Одоо болохоор би нэг баг 82-83 байх шүү. Нэг талаасаа шалтгаан болоод гимтлээс болоод ингэж байгаа ч гэж өөрийгөө ингэж яагаад байгаа. Дотор хүн маань гимтэлтэй болохоор ингэ тарлаад байгаа маа гэж тайвшруулад байгаа боловч ч нэг гаргууч гэсэн гентил өрөө ч юм уу гүйж болно шүү дээ. Тэгэл одоо ерөөсөө биеийн бэлтгэлээ хийх ёстой. Жингээ барих ёстой. Тэгээ хоолоо ус барих ёстой. Тийм байгаа. Тэг хамгийн гол нь бас мөнгө байхгүй л явахгүй. Одоо таны хувьд нөгөө уралдаанд орно гэдэг чинь өөрөө том мөрөөдлөөсөн. Тэгээд одоо болохоор тэр уралдаанда дэлхийн Дакар раллигээ том тэмцээнд орцсон. Одоо бүр ингээд топ 3 руу топ 5 тамирчин болохын төлөө зүтгэж ийн ингээд тэр том мөрөөдөл. Одоо дараагийн шатны мөрөөдөл нь юу вэ? Дараагийн шатны одоо хамгийн зорж байгаа тий. Таны мөрөөдөл ч одоо ингээд цаг хугацаа явах тусам өөрчлөгдөөд л шинжлэгдээд олон томроод. Би ч одоо ингээд дэлхийн авраг болох мөрөөдөлтэй байна.
Дакарыг нэг 5 дуусгах гэсэн бас мөрөөдөлтэй байгаа. 5 жил үү? Тэгээд хамгийн гол нь бас үйлдвэрийн тамирчин болох бас битүү хүн хүсэл байгаа. Яг нэг ийм үйлдвэрлэгч компани тамирчин болох. Тэгээд дээрэс нь бас нэг гарын 3 шавтай бол гэж бас боддоо шүү дээ. Тэр 3-ыг гаргаж ирээд бас спортын том тамирчин болгоод ингээд явуул бас тэгээ артталт нь би өөрөө менежер хийгээд гэж бас явуул бас гоё юм байна. Магадгүй нэг нь миний хүүхэд байх ч юм бэл хинж мэдхгүй те. Тийм бас мөрөөдөлтэй. Том мөрөөдлүүд байна дахиад. Нэлээ олон жил. Тэгээ хажуугаар нь бас би ч өөрөө бизнесээр сурсан. Хажуугаар нь бас юу нэг гоё юм одоо комплекстэй болмоор айгу боддоо шүү дээ. Дотор нь ингээд корос морос тэмцэн зөхиождөг. Тэгээ хажуу дотроо бас нөгөө бэлтгэлээ хийждэг. Тэгээ тэндээ ингээ хурал цуглаамнууд нь болдог. Яг юм нэг мотоциклийн комплекс. Тэгээ тэндээ дэлгүүр оршоо байдаг. Тэгээ мотоциклд хэрэгтэй, унахад хэрэгтэй бүх юмуд нь зарагддаг. Нэг тийм том комплекстэй болохыг бас мөрөгддөг. Та бас ярианда нөгөө жоохон даруухан хэлж явах шиг байна. Дакар раллиг нэг 5 удаа дуусгач гэсэн гэдэг чинь нөгөө замаа дуусгач гэсэн. Энэ жилийн үед болохоор 19-д орсон гэсэн шүү дээ та тийм Англитай. Тэгэхээр дараагийн жилүүдэд бас Дакар раллид яагаад Монгол хөндрүүлж болохгүй гэж тэрний яагаад мөрөн байж болохгүй гэж тэр том зорилго бол байгаа өстэй. Тийм байгаа. Дотор бол тийм. Тэгэл янз бүрийн юм мөрөөдөхтөө тэгэл бодно ш. Евро нэг ингээл азар штэ. Сауди Арабид нөгөө элсэн шуурга морголол бүр амар юм болол байгалийн тийм онц ностой үзэгдэл болж исэн чил тэнд нэг бусад хүмүүс нь зогссон байх чи ганц уу яваал тэгэл тэр нь бий байжсэн аа Дакар төрүүлээ. Тийм боддоо шүү дээ. Манифест хийж шүү дээ. Тэгэл магадгүй би тэр нь байх хүн шүүгээл дотроо бодвол. Тэр мөрөөдөх процессоо та яад юм бичиж үдд юм уу зүгээр өөртөө ярьд юм уу? Бага бахтаа бол ярьд юм уу нэг бол. Бага бахтаа бол зураад юунд дэрэн доор хийдэг шүү дээ. Одоо болохоор тэгэл бодно утсан дээр нөхд дээр бичнэ. Мөрөөдлөө зорилгоо бичнэ. Тэгэл тэрнийгээ төлөө яах ёстой юмудаа бас ингээл бичнэ. Мөрөөдлөө бодитолго гэдэг таны яриа тэр TED доктор. Одоо бол ялчгүй мөрөөдлөө бодитоор болгоцсон хүн тэгэл дараагийн том мөрөөдөл нь ингээд тавигдсан явж байна. Гэхдээ яг энэ мөрөөдлийг бодит болгохын явцад олон зүйлийг золиослсон гэдгийг бас өнөөдөр яриагаараа ярьчих шиг боллоо. Тэгээд 2 хоногийн өмнө бичээл. Тэгээд өнөөдөр урилгыг маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бид хоёр маань цаг гаруй ярьсан байна. Тэгээд миний хувьд асууж чадаагүй тайвнаа нэг ийм асуултыг асуусан бол би нэг арай бас тэрийг ярьчих байсан юм да гэдэг төгсгөл хэсгээ танд үлдээ. Өө тийм байхгүй дээ. Чин өөр одоо мөрөмчин мотоцикл ун чадна. Тэгээд магадгүй би нэг жоохон дуу сонсох сонирхолтой. Тийм сонирхолтой шүү guys. Караокед бол асуудалгүй аа. Тийм байна. Тэгээ Voice Mongolia-д орно гэж дараа жил voice болохгүй гэж те. Тийм байна. Тэгэл өөр юм байхгүй тий. Тэгэл урилгыг авсан. Тэгээ гоё подкаст угсаа 1-2 байтгуу дугааруудыг сонсч үзсэн болохоор ороход бол асуудалгүй мэн гэдэг мэдчихсэн. Тэгээ шууд аавынхаа өмдийг өрөмнөөс нь аваад саяхан авсан нэг үнэтэй гутлын бас өмсөөл. Тэгэл нугалж болохгүй шүү гэсэн сайш ажлын шатаар бол нэлээд тэгшгэн боос. Нэг үсээ хайлт угаачаал нэг арган ойл ч гэнэ мэдгүй нэг ойл юун дээр нь гоо сайхны хэсэг дээр нэг аваад үсэндээ төрчихлээ. Гялалдж чинь үү манайхаа. Тэгэл өрөөдөрлөө шүү дээ. Тэгэл эргэтэй хүн чинь тэгээд үс сайхан бол тэгэл зүс сайх шүү дээ. Тий. Таны ганц хоёр болоогүй гэсэн. Нэлээд хөгжилтэй хүн байсан. Өнөөдөр энэ жоохон бие барьж даруух ярих шиг боллоо тий. Тий би ч яа. Тун хөгжилтэй хүн байсан шүү дээ. Харин тий. Тий, найзууд дахнар дунд бол далчгнаа л явчихна. Тэгэл угаас намайг энэ угаас мэдрэл мотэл гэдэг. Энэ уралдаж байгаа дунаад юм болцсон байхаа л гэж. Тэгэл айгүй их тоглоно штэ. Би чинь сүүлдийн яг мөрөө хугалчаад хамт явжсан ахаараа тоглосон байхгүй. Би чи яг унчаад бол угаас ухаалтж байгаа. Тэгээд тэр өдрийн процесснууд ингээ шууд блэк аут болчихдог байхгүй. Юу ч байхгүй мэдэхгүй. Тэр өдөр яаж тэнд ирсэн уралдах гэж ирснээ мэдж байгаа. Тэнд яаж явж ирсэн, хаана явж ирсэнээ санахгүй. Тим хэсэг болоо тэгээ буцаад жоох ингэ сэргэлт ороод явжсэн. Тэгэл намайг имлэг рүү аваа явж яхад нь манай нэг сүхээгээд ах байд. Тэгэл би сүхээгээр тоглол. Аха та хин бэ гэлтгсэн чи хөө миний зүгээр үү яаж наахын ту яана гэлтгсэн. За тоглосон юм аа. Тэгэл айгүй их тийм өвчин зовлонтой үедээ хүртэл хүнээр тоглоно. Тэгэл Дакар дээр бас би нэг өдөр мотоцикл ингээд эвдрээд баах юм болол миний мотоцикл зогсцсон.
Тэгээ би багийнх нургуугаа ярьсан чинь уцаа авдаг байхгүй. Тэгэл хийсэн чинь манай багийнхан барыг цаг гарны дээр амар хурд өгрөөд ирдэг байхгүй 200 төгөл өдөр. Тэгэл ирээл би ч тэнд ингээ сөхөр цуугаал нулимс гоожол байцсан чи манай нөгөө медиагийнхан ерөөсөө ажиллаа хийдгүү. Би чи өөлж мөлээд ийм мөчүүдийг аваач наач дараа нь хэрэгтэй ш тэгээд гэсэн чи манай тийш тэгэл хийж байгаа. Тэгээд хүртэл манайхан татаж унахчихсан. Яг ийм зовлон жаргалтай үед хүртэл хүнээр тоглоод байгаа юм. Хөгжилтэй л байна гэж. Би ер нь хөгжилтэй л дээ. Медиа бас өөрөө хөгжүүлэх энэ спортуудад нэлээд орчин үеийн чухал болсон юм шиг байна тий. Одоо нэг рил мэл хүмүүс ч урд бичлэг гэхээс илүү рил үзэх айгу тийм сонирхолтой болсон шүү дээ. Айгу залхуу болсон шүү дээ. Би ч гэсэн ингээд юм үзэж байгаад хэсгүүдийн ингээд алгасаад дараа үзчихдэг байхгүй. Тэгээд манайхан бас нэг талаас айгу тийм юу бол нэг юм ингээд удаан суух тийм чадвар нь багасч байгаа юм даа гэж үзчихдэг. Төвлөрөл мууч манай хүүхд төртөл яг тийм шууд ингээд гүйлгээд үзэддэг байхгүй. Тэгэхээр ингээд рил гүйлгээ үзээд урт бичлэг үзэхгүй. Тэгэхээр нэг талаас юм сууж муух дадал зуршил ч юм уу юм нэг юм тууштай хандах юм дээр бас жоохон дутагдaltaй болж байгаа юм шиг харж байгаа. Воо. Энэ юу вэ? Миний хөрөнгө оруулалт өгөөж орчлоо шүү дээ. Харал та. Утсаараа шууд дэлхийн зах зээл рүү хөрөнгө оруулалт гэж болж шүү дээ. Эн чинь тэгээд хэр эрсдэлтэй юм бэ? Үгүй яг уу. Гол нь өөрт тохирсон баг зэрэг санал болгож байгаа байхгүй юу? Тэглэр ч гэсэн их мөнгө орно да. Үгүй ерөөсөө 100% кавт хангалттай. Аль би харуулъя. Өөрт тохирсон багцаа сонгоод тансаа тогтмол цэнгэлээд авах болоо. Бас өссөн үедээ ч хөрөнгө оруулалт хугацаанд авах боломжтой. Амраа хэвчтэй. За баярлалаа. Тэгээд удахгүй гарах баримтат киног энэ жилийн Дакар раллигын баримтат киног нь үзье. Тэгээд дэлхийн аварга болохын ерөөл талбай. За баярлалаа. Хичээнэ тэгээд дэлхийн аварга болчоод магадгүй дахиж орох ч юм л те. Дахиж урилга авах. Хүмүүс ч аварга болчихоор урилга авдаг шүү. Өөрөө одоо ингээм амлалт өгчлөө шүү. Өө би чи яг нэг цагаар хүмүүс нь олддог шүү. Би нэг цагаараа ерөөсөө. За. Би ч одоо олон хүмүүсийг урьж жаад аварга болчихоор хүмүүс ч олдохгүй. Яг янз бүрийн тодорхой шалтгаангүй бол би янз бүрийн шалтгаан байдаг л. Тийм шалтгаан гарахгүй бол хүрэл асуудал. Тэгвэл тэгээд удахгүй авраг болохын тодорхой орхон тэгвэл тодорхой л. Тий. Тэгээд удахгүй тэгээд янз бүрийн пост бичлэг юмнууд явах. Зорилго маань бол мэдээж иргэн жилийн 26 оны дэлхийн авраг болохын тулд хичээнэ. Тэгээд надтай хамт байгаарай гэдээ бас дэмждэг хүмүүстэй бас хэлмээрнэ. 2 гараа үлдсэн тий одоо. Тий одоо яг миний ангил бол юунд л Мороккод л гарч байгаа. Тэрнээс дараачих тэр нь бол байхгүй. Тэгээ шууд ардаас нь Дакар. Мөнгө олох процесс маань бол явчихна. За тэгээ Facebook дээрээс нойр орхон мэдээлэл аваач. Медиа багын сайн ажиллаж байгаа юм чи цаг алдалгүй мэдээлэл үргэлжлүүлнэ шүү дээ. За баярлалаа. За сонсогч та бүхэндээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баяр та. Баярлалаа баяр та.